өглөө шиг, кофе шиг үргэлж шин бас сэргэг. Би амьдралд бас ажилдаач хайртай. Тийм болохоор үзэгчээ хүндэлдэг. Өнцгөө олох нь чухал. Хүн өөртөө цаг зав гаргаж байж амжилтанд хүрдэг гэдгээ мэддэг. Аль хэдийн содроо эзэлсэн. Сайн байна уу? Онцлогтой өдөр байх юм дээ, тийм ээ? Үгүй чи цагаасаар болж байгаа юм уу? За та чи ингэ төрүүлээд хүрээд ирдэг. Айл хийсч байна. Сайн байна уу? За сайн байна. Өнөөдөр чи бид дөрв баг зочин юм шүү. Өдөртөө бас энэ үчи мэндийг хүргэе. Ширээгээ дүүрэн байгааг харсан чи ямар гоё юм бэ? Тавтаа морил. За. Одоо та ер нь ингэ хөтлөө явчих юм уу? Харин тий. Хөө. Зориулаад. Оо, аль хэдийн кофегаа шандсан та. Өөр нь гарч ирсэн. Кофе бэлдээд байж лээ. Ямар кофе? Bench press. Оо за. Ямар онцлогтой кофе бэ? Энэ кофе болохоор ерөнхийдөө хүчтэй dark хуралтаар хийсэн кофе байгаа. Тэгэхээр сая би та хэдэд энэ Суматра гэдэг кофе их хуралтаар хуурвал илүү сайн гэсэн өгдөл ирдэг. Гэхдээ бид нэр энийг ямар ч үсэн амсч үтсэн байгаа. Айгу олон тест хийж энийг гаргаж ирсэн байна. Ямар гоё юм бэ? Тэгээд Таалагдж байна уу? Жишээ таалагдж байна. Маш баярлалаа. Тэгээд кофений би бол магадгүй уухаасаа илүү үнэрэнд нь маш их тэгж сэтгэл сэргийдэг хүн л дээ. Тэгэхээр кофе үнэр нь их чухал. Өөр юу чухал вэ? За мэдээж ихний ээлжинд хамгийн түрүүнд үнэр байна. Үнрээр бид нар бас альва ямар нэгэн зүйлийг тодорхойлж болдго шүү дээ, тийм. Үнрээр дурсам цэрэгдэг бас. Тэгэхээр үзэгчд маань мэдээж гайхаж байгаа. Бид нар одоо дөрүүлэгийн гаднаас орж ирсэн. Бид ер нь гард хинэж очив юм бэ? Зочин ингээд хүмүүс бас гайхаж байгаа. Тэгэхээр энэ удаагийн зочноор бол одоо миний зочноор Гарда ах маань манай студид өргөдөж ирсэн байгаа. Тэгэхээр мэдээж та бүхэн хараад баг мэдж байгаа бах шууд кофе бол энэ студиэс үнэртэж чинь. Тэгээд бид дөнгөж Гарда ахынхаа одоо гар аргаар шансан энэ халуун кофег уугаад сууж ийна. Тэгэхээр миний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Тэгээд мэдээж бид эхлээд сурвалжлагаа үзэх юм бол өнөөдрийн минь нэвтрүүлэг илүү утга учиртай болох учиртай юм байна. Яг тэгэхээр өнөөдөр энд хуурсан, бэлдсэн бүх кофенуудыг бүр хамгийн анх одоо тэр кофе гэдэг ургамал одоо ургахаас эхлээд яаж тэр хуурдаг тэр бүх явцыг бид нэр сурвалжлагаараа бэлдсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа эхлээд сурвалжлаганд анхаарлаа хандуулцгаая юм. За тэг. Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй өчшин мэндийг хүргэе. Тэгэхээр дөрөв урилга нэвтрүүлэг маань байнгын эрэл хайгуул хийж хэнийг өөрийнхөө хэмээн одоо ханьж явсаар байна. Тэгэхээр одоо бид нэгэн кофе шопын үүдэнд хурж ирээд байна. Тэгэхээр одоо кофе шоп дотор бол миний урилгын эзэн байгаа. Тэгэхээр одоо хамтдаа хэдүүлээ. Тэтгэж орцгоё. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дөрөв урилга нэвтрүүлгээс таныг одоо энэ удаагийн зочноор маань оролцооч хэмээн албаасаар үрж байна. За баярлалаа. Та одоо ямар кофе хийж байна? Одоо капучино хийж байна. Капучино гэдэг маань эхлээд эспрессого хийгээд Эхлээд эспрессо орно. Тэгээд капучино ерөнхийдөө хөөс ихтэй. Ер нь 83% хаагаад эспрессо, сүү, хөөс гэсэн 3 вариант гэдэг. Латте нь болохоор арай өөр те хөөс багтаа гэсэн. Та өөрөө энэ өдөрт хэдэн ай кофе ууж байгаа даа. Би бол нэг хэсэг аягүй гоодог байсан. Өдөрт нэг 4-5 аягаар уучихсан. Одоо ер нь өөрөө багцсан байна. Яасан зүрх дилсэн үү? Ер нь зүрх дискээс гарна ер нь айгүй хэцүү болдго юм билээ. Яа тэгэхээр тэр хүмүүс болохоор хэтрүүлж хэрэглэх гэдэг нь шүү дээ. Ер нь хүн болгоно л ер нь альва зүйлийг жоох яг зохистой хэрэглэж чаддаг уу ер нь хэтрүүлж гэдэг нь шүү дээ. Тийм учраас ер нь өөрийгөө хязгаарлаад ер нь өдөрт одоо нэг ганц 2 аягыг бол ууж байгаа. Өөр өнгөтэй юм шүү. Тий, ийм ногоон шаш шиг юм өнгөтэй байдгийг. Одоо бор өнгөтэй байдаг юм уу? Байдгүй. Хуураад бор болдог байхгүй.
Энэ одоо бүр яг хамгийн анх одоо хураацсан байгаа тий. бүрэн юм байна тий. Одоо над чи Коста Рика кофе. Коста Рика. Тий. Латин Америк кофе байгаа. Ерөнхийдөө айгүй боломжит газар гэвэл Африк кофе болон Латин Америкийн кофенууд ер нь бол ер нь их дажгүй амттай. Одоо жигэн нэг яриад байгаа нь Арабика кофе биш үү? Тий, хамгийн одоо сайн. Хамгийн сайн гэдэг нь бол яг наадах нь авчирсан байгаа л да. Мэдээж таны хувьд бол одоо кофений талаар яриулах байгаа. Тэгэхээр би өөрөө кофенд бол донтогч. Маш олон одоо кофенд дуртай хүмүүс байдаг байгаа. Тэгэхээр яг таныг бас мэрэгжлийн үеийн хувьд кофений талаар олон сонирхолтой яриаг өрнүүлэх байх гэж найдаж байна. За тэгвэл 600 студид болсон. Баярлалаа. За баярлалаа. Энэ нь бол гартаа ахыг бас Монголын сайн бариста нарын нэг гэж би бодож явдаг л да. Тэгэхээр өөрөө чи хувьд бас ер нь юу гэж бодож явдаг вэ? Мэдээж би ам бардам сайн бариста, Монголын сайн бариста гэж хэлмээр байна. Тэгээд Монголын хамгийн анхны Монгол хуурагч манай кофе шоп ч онцлог нь юу вэ гэхээр зэрэг бүх төрлийн кофе гаргадаг. Дээрээс нь дэлхийн 10 хэдэн орны кофе энд авчирч хуурдаг. Тийм болохоор зэрэг энэ бүгдийг одоо эзэмшнэ гэдэг чинь бас том зүйл. Open mic гэдэг те. Манай хүмүүс ирж бас дуулдаг байгаа. Тэгэхээр тэр талаар бас ярьж өгөөч. Хагас өдөр болгон 6-аас өмнө 7-аас байсан. Одоо 6 өвлийн ээлжинд орсон 6-аас эхэлж байгаа. Тэгээд хин дуртай хүн одоо дуулах дуртай эсвэл бүжиглэх дуртай юм уу те. Тэр хүмүүс чөлөөтэй ирээд манад дуулж бүжгэлж одоо шүлэг биш ч болно шүү. Гар тах миний хувьд болохоор зэрэг төрсөн ах шиг хүн, хүндэлж авдаг хүн. Тэгээд ямар ч үсэн эхлээд гар тахта бид нэр амар хайртай шүү. Тэгээд өргөжлүүлэн хаамт ажиллах болно. Тэгээд гэр бүлд нь ялангуяа аз жаргал тэгээд сайн сайхныг хүсмээр байна. Монголын анхны хуурагч. Тэр залдаг ч гэсэн утгаар хичээв. Сая бас өөрөө та хэлсэн шүү дээ. Кофе хашраагч гэж. Тий, кофег хашрааж байгаа хүн л дээ. Ялангуяа офисын ажилтай янз бүрийн улсуудын ажлын чадамжийг өндөржүүлдэг. Одоо эрч хүчийг өгч чаддаг. Тэгээд кофегийг хэрэглэж байгаас шалтгаалаад бас бие эрдэнэд сайн байж болно. Нэгдүгээр та сахаргүй, сүүгүй хэрэглэж чадах юм бол бас таны дотор гүйж байгаа тэр одоо чухал эрхтний чинь бас цэвэршүүлэх тийм талын бас ярьдаг юм билээ. Тэгээ одоо холестерин нэг багасгах тийм үйлчлэгээ үзүүлдэг гэж сонссон. Чухалгүй үүрэг хүчтэйгээ ороод ирсэн. Энэ дотор юу аваад ирвэ? За энэ одоо миний оюутан байхаас эхлээд 5 жил өөрсөө үүрэг хүчтэйгээд би өөрөө бас кофег их олон жил ууж ин л та. Тэгээ би өөрийнхөө миний нэг цуглуулга байдаг. Одоо хобби гэж хүмүүс ярьдаг те. Тэгээ би очисон газар болгонда одоо сурч ажиллаж исэн газар болгонда ингээд тэр газрын Starbucks-ын аягийг цуглуулдаг. Тэгээ бас их түүхтэй ганц нэг аяг бас байдаг. Энэ одоо Сөүлийн аяг. Бээжин байна. Тий, би одоо Бээжин хотод сурч исэн. Энэ жижиг эспрессо аяг бас байна те. Энэ бол Хонконгоос авч исэн. Тэгээд за энэ бол одоо Тайландаас авч исэн аяг байна. Хамгийн түүхтэй аяг бол энэ аяг байгаа. Энэ Seattle гэдэг одоо Америкийн Seattle-аас авч исэн. Тэгээд Starbucks-ийн дэлхийн одоо хамгийн анхны дэлгүүр одоо кофе шоп бол Seattle нэгдэжсэн. Тэгээд яг тэр газраас нь би өөрөө очиж авч исэн. Тэгээд энэ ингээд энэгээр жоохон суурцсан. Гэтэ миний хамгийн хайртай аяг. Ийм жижигхэн кофе бас хуугаа сууд юм шин. Энд юуг нь ийдэг юм? Ямар кофе юм? Одоо яг нэг бүх кофенуудын ер нь үндсөөр болсон эспрессо гэж гарч байгаа. Тэр нь болохоор ер нь айгүй бага хэмжээгээр гардаг. Тэгээ тэрийг нь яг хүмүүс одоо хэрэглээр нь одоо зөөлнөөсөө хатуурсаар байгаа одоо тийм хүчтэйг одоо уудаг л да. Тэгэхээр тэр хүчтэйг бол энэ жижигхэн аянд уудаг юм. Тийм ох гэсэн үг л дээ. Кофений ох нь одоо яг суур гэсэн үг. Тэгэхээр тэр нь эспрессо. Тий, тэр нь эспрессо. Би болохоор ингэж бодоод тийм. Одоо латте гэдэг юм уу, капучино гэдэг юм уу, янз янзын нэмэхгүйгээр тухайн кофег дангаар нь ингэж нэг мэдэрч амталж уумар санагддаг. Дэлхийд дээр ер нь 2 төрлийн кофе ургадаг байхгүй юу? Тэр нь нэг нь бол Arabica кофе, одоо яг сайн чанарын кофе. Нөгөөх нь Robusta гэдэг
кофе. Тэр нь болохоор жоохон зэрлэгдэн ургадаг, кофеин ихтэй, амт түнэр муу гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүмүүс одоо төөрөгдөд өгдөг. Кофе гоё кофе ууя гингүүд. За ямар гоё кофе уух гээд манай үйлчлэгч раж ирээд тэгдэг байхгүй. Айгуу гоё чихэртэй. Айгуу гоё шоколад амтгцсан тийм кофе уумаар байна гэдэг байхгүй. Тэгэхээр би хэлдэг. За тийм кофе бол хийж өгч болно. Гэхдээ яг кофе гоё кофе гэдгийг бол зөвхөн одоо тий ямар нэгэн холцгүйгээр, сүүгүйгээр, сахаргүйгээр уух нь илүү зохистой, илүү кайф авнаа гэж хэлдэг. Ялангуяа манай хүүхдүүд ч нэг жоохон ингэх гээд байдаг шүү дээ. Тийм мөлтөө тийм сахар сүүгээс аль болох татгалзаад яг хараар нь кофе уугаасаа гэж би бас хүсдэг байхгүй. Тэгээд өнөөдөр зөвхөн хар кофений өдөр. Тийм учраас тийм. Тэгэхээр манай Nestle Улаанбаатар хот маань сая гаруй хүн амтай. Сүүлийн үед бас кофе шопууд маш олноороо нэгдэж байна л да. Анхны кофений хуурагч гэдэг хаар юугаараа ялгарх юм? Анхны хуурагч гэхээр. Одоо өөр хуурдаг газрууд байхгүй юу? Бага. Гэтэ манай дүүсээ жоох андуурчих шиг. Аа тийм үү. Миний мэдхийн Сачаим гэдэг кофе уурдаг газар байгаа. Бас тийм Best Espresso гэдэг нэг газар байгаа. Тэр нь болохоор Mercury дээр байдаг. Тэгээд манайх болохоор баг 3 дахь нь баха. Тийм 3 дахь. Үрээр нь авчраа та хуураад яг бэлдэж байгаа. Зарим газрууд бол бэлэн хуурцсан бүтээгдэхүүнээ аваад хэрэглэдэг гэсэн үг үү? Тийм. Тэрийг бол одоо яг жинхэнэ би хэлмээр санагдаад байгаа юм л да. Ягаад тэгэхээр манай хүмүүс болохоор монголчууд ихэнх нь кофе гэхээр юу гэж ойлгодог өнгөд тослог хав хар байх юм бол энэ үнэхээр хүчтэй сайн кофе байна гэж ойлгоод байдаг. Тэгээ манай кофег харах юм бол тийм биш гэдгийг та нар харж болно л да. За жишээлбэл энэ та ингээ өөрөө уутлт юм байна тийм үү? Тийм. Манайх одоо уутлаж гаргаж байгаа 250, 500, 1 кг 2 хэлдрээ тэгээд цахиалгаж байгаа хэрэгцээс хамаарат хуурж өгч байгаа. Суматра гээл тэгэхээр одоо энэ Суматрагаас авчирсан. Тийм яг л Суматра. Тэрийг орныхоо одоо хаана ургасан байна? Тэрүүгээр нэрлэгддэг. Тэрнээс биш одоо Starbucks гэдэг кофе байхгүй шүү дээ дэлхийд. Тэрнээсээ шалтгаалаад брэнд одоо өнгө нь бол шал өөр байгаа шүү дээ тийм байлаа. Тослог байхгүй тэгээ арай жоохон тийм харч биш байгаа. Тэр кофе үнэтэй байгаад байгаа гэж шалтгаан. Ямар гоё юм шиж байна. Кофег нөө одоо мэдээж Монголд урахгүй урд хөршт маань урахгүй хаа төршт маань кофе ургадаг учраас мэдээж нэлээ холоос тэмэрлдэг. Тэгэхээр тэмэрлдэг шүү дээ. Тийм. Хоёрдугаарт ажиллагаа их ордог юм байна. Ажиллагаа их орно тэгээд тий ерөнхийдөө ингээд бид нар тооцоо гаргаж үзсэн л дээ. Манайх бол баг ашиггүй ажиллаж байгаа юм байлээ. Гэтэ хүмүүс гайхаад байдаг байхгүй. Танах одоо компани гэж энэ чинь хүн болгол ашигын төлөө ажиллаж байгаа. Танах одоо ямар сонин газар вэ гэдэг. Манайх болохоор залуучуудад зориулагдсан одоо төв гэж хэлэгддэг байхгүй. Тийм учраас манад ирж байгаа залуучууд яагаад кофе ууж болохгүй гэж тэгсэн мөртлөө харьцангуй манайх хямдхан л та. Яагаад яг дэлхий дээр тий ямар кофе ууж, дэлхийн хүмүүс ямар кофе ууж, тэрийг яагаад ууж болохгүй. Тийм зорилгоор бид нэг ашиг, тийм их ашиг байхгүй ч гэсэн яг хаа боломжийн үнээр зарж байгаа. Кофений нэр энэ UB-н юм уу? Тийм, UB-н бүжгэлж болно гэдэг юм шүү дээ. Манай UB-н дээр болохоор залуучууд их цугладаг. Одоо өнөөдрөө өргөдөж очмаа гэдэг та нар одоо урьж авчирсан байгаа. Тэгээд гэх мэтчлэн олон одоо University Base санд орж ирсэн олон залуучууд манай дээр ер нь ирж дандаа дуулдаг байхгүй. Та бидэнд яг одоо нэг өөр кофе бас чанж өгөөч. Ингээ яриагаа үргэлжлүүлээ. Өнөөдөр гоё зүрхэд эсвэлийгээд. Жишээлбэл шүд бол шаардлагадаг. Дотор эрэхтэнд яг яаж нөлөөлөх бол мэдээ сэргээш болдог. Гэхдээ бас сөрөг тал нь. За мэдээж тунгийн нэвтрүүлвэл зүрх дэлсээс мэдээж төрөө хийсэнтэй нөө зүрх дэлсүүлгээ гэж. Өөр ямар сөрөг юм байна вэ? Өөр нэг хэлүүд юм байхгүй хоо. Царай харлахгүй. Зүгээр нэг царай бол харлахгүй. Нэг дор 100 аягийг уувлал нас орч магадгүй гэсэн юм юу байлээ судалгаа. 100 аяга. Нэг дор 100 аягийг. Тэгвэл ямар ч аюулгүй юм. Бас би бас зочноо өрсөн нэг шалтгаан нэг үйл явдалтай бас холбоотой байсан. Тэгээ би сүүлийн үед угаасаа их олон кофе уудаг болохоор кофе шопоор их явж ийн л та. Тэгээ нэг газар ороод 3000 гаруй төгрөгөөр ингээд одоо американо гэж захиалсан чинь Nescafe хотгаад өгчөө. Тэгээд за гээд одоо хэрүүл хийх нь цаашаа яхааргүй хар кофе аваад ирсэн. За ингэж хийж байгаа гараа явцсан. Тэгж байгаа төд уудлага бас нэг газар очиод американо гэж захиалсан чинь аваачаад дотор нь өстө амар их 9 чихрийгээд ботгаад өгчтэй. Ядтай асуудаггүй. Тэгээ ахын дүү чи дээр нь чихэр хийсэн бөгч. Тий харин танд ингээ бэлдээ. Чихрийн
одоо баристанд хийж өгөхгүй байхгүй. Хажууд нь зүгээр одоо тий чихрэн сүүн цуг ирдэг болохоос өөрийн хүнийх нь. тий. Тэгээд ер нь манайд ингээд Монгол Улаанбаатар хот ер нь сүүлийн нэг 4-5 жил гэдэг юм өндөр олон офисын барилга их болж байгаа. Тэгээд офисын барилга болгон доороо нэг юм кофе шопуудтай болж юм л та. Тэгэхээр ингэж нэгтгэхдээ бас яг энэ кофенийхаа мөн чанар утга учирыг нь бас мэдэж кофе шоп гэдэг зүйлийг яг утгаар нь бас ажилуулах хэрэгтэй юм болов гэсэн. Иймэрхүү одоо бодол байгаа даахгүй. Түүнээс зүгээр Nescafe утгаад уучих бол би одоо тийш жишээ нь уухгүй тий. Гэхдээ нөгөө хүмүүсийн хувьд ч гэсэн бас сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ найруулдаг кофе, чандаг кофеийн ялгааг бас сайн гаргаж өгөөсэй гэсэн үүднээс бас үрсэ. Та одоо ямар кофе? За би одоо нэг pour over гэдэг ийм нэг цаасан фильтртэй. Ер нь кофений мангасууд айгу дургдаг энэ кофе. Энэ одоо фильтр хийсэн байх. Фильтр хийсэн байгаа. Би сая хадуу усаар жоохон зайлцсан. Цаасны амтыг жоохон гаргахын тулд одоо ийм фильтрийн хувьд жишээ нь бид нар хөдөө бүр хол аяллаар явсан ч гэсэн нэрээ буцсан ус байх юм бол аваа явчих болно. Шууд кофе найруулж явах боломжтой. Сая энэ зам бас бид нар туршиж үзсэн. Зүгээр одоо ийм үр болоод буцсан ус байхад Американ шууд гарч ийн гэсэн. Кофегоор дамжаад Монголд бас нэг өөр төрлийн шинэ соёл орж ирсэн. Соёл, амьдралын хэв маяг ч юм уу дагаад орж ирсэн дайвар юмнууд маш их байгаа. Үзэгчдийн хувьд зарим нэг нь ойлгохгүй эсвэл таашаадгүй байж болно шүү дээ, тийм ээ. Тийм учраас түрүү урилга Жавхан маань жоохон яагаад энэ зочныг өрсөн гар тэгээд энэ яагаад өрсөн. Тэгээд бид нар яг энэхүү ярилцлагаар юу өгөх гээд байгаа вэ гэдгийг бас илүү нэмж хэлэх хэрэгтэй санагдаад байна л да. Өөрөө кофе их уугаад тэрэндээ сүүлдээ нэлээд донтох шахаад те одоо маш их хэмжээгээр ууж байгаа зүрх дийлсээд тэгээ сүүлдээ багасгаад өдөрт бол нэг ийм 500 г-ийн аягаар нэгийг л ер нь бол одоо ууж байгаа л та. Тэгэхээр тэртээ дэргүй ер нь бол кофений соёл Монголд одоо ороод ирчихсэн байгаа. Тэгэхээр хүмүүс энийг бод яг л одоо надтай адилхан эхлээл маш ихээр уугаад донтоол ингээл явах л ахalta. Тэгэхээр эргээд бас бид нар яг энэ кофе гэдэг зүйлийг хороо мэдэж хордъё гэдэг байгаа байхгүй юу. Нэг л хордож байгаа бол бас энэ хороо бид нар мэдэх хэрэгтэй. Тэгэхээр шинэ өглөө босоод шууд кофе ууж болохгүй ч. Маш олон хүмүүс шууд кофе уудаг. Тэгэхээр эхлээд ус уугаад зүрхэндээ төрүүлж ачаал өгч дараа нь кофег уух хэрэгтэй байдаг. Тэгээд дээрэс нь бас кофег уухад бол маш олон төрлийн тийм анхаарах зүйл мэдээ сайн тал муу талууд байдаг тийм. Энэ болгоныг бас бид нэр маш сайн шинжлэх ухаанч мэдчихийж тэгжээж бас ингэж хэрэглэх одоо зохистой хэрэглээг л үүсгэх систем болоод гэж бодож байна л да. Түүнээс биш тэгээд одоо instant coffee бол хамгийн муу гэж ярьдаг шүү дээ. Бид нэр одоо энэ кофений шаараа. Тий. Тэгэхээр одоо энийг бол бид нэр байнга хэрэглэж байгаа тий. Тэгэхээр одоо мэдээж тэрэндээ дасцсан хүмүүс бол байж л байгаа л да. Гэтэ яг жинхэнэ кофе гэдэг чинь уул нь бас нэг ийм учиртай гэдгийг нь бас энэ мэрэгжлийн хүнийг нь өөрж гартайхараас яриулах л. Тэгээд дөрөв жахаа шүд шаралдаг гэсэн бас кофе ууснаас хойш 15 минутын дараа гэлөө. Дахиад усаар зайлж явах хэрэгтэй байдаг тий. Кофе уучаад. Кофе нэг аяг кофе уусны дараа ер нь 2 аяг ус уух хэрэгтэй. Яг тэгэхээр бас кофе нөгөө шингэнийг бас жоохон шингэнгүй болгоод тийм. Тэр гол нь бас хор гэхээсээ илүү бас бид нар өөрсдөө энийгээс мэддэг байх хэрэгтэй л дээ тийм ээ. Ямар нэгэн эвгүй байдалд орохоос бас зайлс хийж наан бас судалсан байх л хэрэгтэй байх. Баггүй ярьчихжээ. Тэр нэг Starbucks-ын кофенууд нэг ийм тослог айгу хар байдаг гэдсэн шүү дээ. Тэрнтэй нэг 2 зөвлөгөө зүгээр өгөхөд амт өнөрийн дарахын тулд маш хүчтэй хууралтаар хуурчдаг. Тэр нь болохоор French хууралт гэж явчихдаг байхгүй. Манайх бол хамгийн их нь болохоор dark хууралт болчихж байна. Тэгэхээр French-ээр хуурсан хууралттай кофе ер нь ихэнхдээ Arabica кофе биш байдаг байхгүй. Биш болчихдог. Тийм учраас нэг тийм юу вэ? Одоо хүмүүсийн зайлмих байна те. За хоёрдугаар хуучин кофе бас тослог болчихдог байхгүй. Тийм учраас манайд оруулж ирж байгаа кофедүүд ихэнх нь аль хэдийн хуучирсан гэсэн. Тийм учраас кофег ялахын тулд юуг нь мэдэх хэрэгтэй гэвэл энэ дэр одоо огноо байгаа тий. Одоо энэ кофе бол 2013 оны 10 сарын 29-нд хуурсан кофе гэж. Тэгээд савсан хугацаанд биш хуурсан хугацаанд. Тийм хуурсан хугацаанд байх хэрэгтэй хамгийн гол нь. Тэгээ манай хамгийн шинэ fresh кофе уух гэж байгаа бол хуурсан хугацаатай кофег хэрэглэх ёстой гэж хэлж байгаа. юм байна тий. За одоо энэ болохоор нөө French coffee энэ айгүй гоё юм тунгалаг байгаа. Тийм байна. Энд нь уучлаад. Болно. Энийг угааж ирэхгүй яасан бэ дотор нь юм. Цаах авчирч байгаа юм. Өөр аяг байна. Энэ дээр хэлсэн шүү дээ. За гардаа өнөөдөр нэвтрүүлгээ явуулж чадахгүй муужраа унах вэ? Та нар амтыг нь ялгаж чадж байна. Энэ эхлээд хийж өгсөн энд байна. Одоо За энэ ялгах хэрэгтэй шүү. энийг ямар нэртэй кофе гэдэг юм? Pour over гэдэг кофе.
ер нь айгүй юм тунгалаг өнгөтэй те. Тийм байна. Би ч та жахаа шиг донтогч биш болохоор сонирхогчтой миний хувьд бол ер нь Эхнийх бол яг ингээ хурцсаас өтгөн байсан. Энэ болохоор илүү шингэрээ явцсан. А хүүхнүүд болохоор яг үнэ турах гэж байдаг. Ялангуяа өглөө эрт босоод 11 цагаас өмнө уух юм бол турдаг гэсэн явган яриа ч юм уу үнэхээр үнэн ч юм уу. Ганц кофений өмнө ч биш л дээ. Ер нь өглөө босоод шууд хүн ус ууж явах хэрэгтэй. Заавал ч 2 аяга ус уугаад ардаас нь кофегоо байна уу, юугаа байна, кологоо байна одоо хэрэгэлдэг. өглөө ерөөсөө кофе ууж болохгүй л хань шүү Өглөө ер нь өглөө илгэндээ хэцүү шүү дээ те. Тэгэхээр бас Гарда ах маань Монголын бас 5 6 кофе шопыг яг эхлэхэд нь эхнээс нь бүх зүйлийг заад зөвлөөд бас ингэж нээлтсэж өгсөн байгаа те. Тэгэхээр ер нь бас манай Монголд байгаа кофе шопуудын талаар та бас нэг санал бодлоо хэлээч. Бид нар бол бусад кофе шопуудыг болохоор яг хуу ямар нэгэн өрсөлдөгч байдлаар ерөөсө харддаг. Тэрэндээ болгол мэддэг зүйлээ заахыг одоо мэддэг зүйлээ хуваалцахыг хүсдэг. Тэгээд одоо миний нээлтсэн нэлээд хэдэн кофе шопууд одоо Улаанбаатарт байгаа. Жишээлбэл Кобилчингийн хажууд бол Кофе де Аморе гэдэг байна. Тэгээд манайхаас кофе авдаг газар гэх юм бол бас нэлээд олон газрууд бас офисууд байгаа том офисууд. Тэгэхээр би ч гэсэн тэр нэг офистой зориулж кофе авч байгаа хүмүүсийг ч гэсэн тэр одоо зөвшөөрсөн тэр усуудад бас баярлалаа гэж хэлэх юм. Яагаад тэгэхээр бас ажилчтай бас тийм муу кофегээр бас хамгийн сайн кофег нь шилж авч сонгож өгж байгаа бас их Ямар мэрэгжилтэй хаана кофе хуурц сурав. За би одоо энэ байгууллагт ороод 2 3 жил ажиллаж байна. Тэгээд өмнө би бол хэвлэгч мэрэгжилтэй байхгүй юу? Офсет хэвлэгч. Тэгээд манай хэвлэг хөлдөр дампуураад ажилгүй байж хат манай эхнэр нэгтлэнгээр ажилладаг байсан. Тэгээд чинд нэг юм ажиллана очиж үзхүү гэдэг. Очсон ч айгүй гоё газар байсан. Ер нь бол тийм хамгийн гол үзүүлэлт нь юу байсан бэ гэхээр арх тамхигүй орчин байсан. Тэгээд надад бас амар их таалагдсан. Тэгээд за ажлыг гэсэн. Тэгээд юу хийхээр сайн мэдгүй. Бариста гэхээр би бас сайн ойлгохгүй байсан л да. Яг юу юм гэдгийг сайн мэдгүй байж байгаа. Тэгээд за кофений талаар ямар ч юм сурах юм байна. Тэгээд сурсан. Тэгээд манай байгууллагын дарга Эрик гэдэг нэг залуу байгаа. Надаас дүү. Тэгээд тэрүүгээр бол бүх юм заалгасан байгаа. Тэгээ сайн багшсан байт. Тий. Эриктэй баярлалаа гэж хэлээ. Манайд ер нь өөрөө их залуухан соёл шүү дээ Монголд. Дөнгөж орж ирээд удаагүй байгаа тийм. Тэгээд баристагийн холбоо гэж байгуулагдсан. Тэгээд баристагийн холбоо минь одоо яг их төлөвлөрийн хойдлын 8 дугаар байранд яг баярлаж байгаа. Тэнд очиод бас зөвлөгөө авч болно, бас сургалт авч болно. Баристагийн холбоо бас бариста сургалт курс хичээл явуулж байгаа. Тэдэнд дээр нь бас очиж заалах боломжтой юм лээ. Хүссэн үсээгүй дэлхийн одоо глобал одоо даяарчлал явагдаад дэлхийн маш олон соёл Монголд их хүчтэй орж ирж байгаа. Зөвхөн кофеч гэлтгүү коктейл одоо виноч гэдэг юм ингээд ороод ирчихсэн байгаа. Тэгэхээр яг нэгэнт одоо тэр улсдаа үүсэн байгууллагад өнөөдөр ингээд өчнөө олон жил болцсон урлаг болоод хөгжсөн соёлыг бол аль болохоор яг тэрүүгээр нь бид нэр нутагшуулж авч Монголдо хэрэглүүл энэ бол хамгийн зөв гэж би боддог. Түүнээс биш кофег монголчлна гэдэг ингээд тэр бол одоо ондоо асуудал ахгүй тий. Тэгэхээр эргээд бид нар нэгэнт гадны соёлыг хүлээж авчил байгаа бол тэрийг бол яг бас тэр байгаагаар нь тэр одоо дүрм журмаар нь одоо тэр гормоор нь ингэж хэрэгжилж занших юм бол энэ нь бол бас их зөв юм болов уу гэж бас би хувьдаа боддгийн. Тэгээд өнөөдөр бас тэр ч утгаараа гардайхаа өрссөн байгаа. Маш олон ийм 5 төрлийн одоо гар аргаар чанах тийм хэрэгслүүдийг авчирсан байгаа. Гэхдээ мэдээж бас нэвтрүүлгийн маань цаг хязгаартай байгаа учраас бид нар бол бүгдийг нь бас ярьж амжихгүй. Гэхдээ мэдээж тий юу яах үргэлжлэн орж ирэх зочдод. Тий бусад одоо нэвтрүүлгийн туршид Гарда ах маань бас хамт байлцаад биднийг бас кофегаар дайлъя гэж амласан байгаа. Тэгэхээр одоо цаашдаа бас энэ бусад аргуудаар чансан кофег ууж үзэж болох нэ гэсэн үг. Хаяг нь хаана вэ? Магадгүй үзэгч. Манайх 13 дугаар хороололд Шинэ Монгол ахлах сургуулийн яг иргэдийн яг хажуу талд байна гэсэн. Одоо нөгөө талаар биш 13 дугаар хорооллын 14 дугаар байр гэж байдаг юм. Яг тэрний чанх урд гэсэн үг. Замынх нь яг баг. Би бол кофе шопт орохоор дандаа ажил хэрэгч хүмүүс сууж идэг их чимээгүй орчин гэж ойлгодог. Танад бол залуучууд очиод хүссэн зүйлээ хийж болох нь шүү дээ, тийм ээ. Залуучуудад зориулсан англи хэлний үнэгүй сургалт бас тийм open mic гэдэг одоо Монголд анх бас залуучууд ингээд дуулж эхэлсэн. Энэ болгоныг бас UB-ийн кофе шоп санаачилж эхлүүлсэн байдаг. Тийм учраас ягаад энэ олон кофе шоп байхад яг тэр газрыг бас сонгож өрсөн юм бэ гэдэг бол бас тийм шалтгаантай байгаа. Бас ашигын гэхээсээ илүү залуучууд руу бас хандсан нийгмийн үйл ажиллагаа олон явуулдаг болохоор илүү бас сонгож одоо өрсөн юм байгаамаа. Тийм манай
байгууллагууд дээр одоо яг одоогор явагдаж байгаа бол англи хэлний анхан дунд гүнзгий шатны хичээлүүд явагдаж байгаа. Тэгээд гитарын акустик гитар, bass гитар тэгээд бөмбөрийн сургалтууд явагдаж байгаа. Тэгээд доор болохоор оюутан хэрвээ оюутан бол оюутныхоо үнэлгээ барьж ирээд бүртгүүлчих юм бол жилийн 8,000 төгрөгийн биш одоо 5,000 болцсон. 5,000 төгрөгийн хураамж төлөөд бүтэн жил одоо тэрүүгээр үнэгүй үйлчлүүлэх. Оо за. Ирэх авдаг. Тэгээд Оюутан болт юм уу гэдэг. Жилд 5,000 гэсэн чинь. Энэ хийж өгсөн аягнуудаа манах та дөрөв бэлэг болгож өгч байгаа. За. Хэнийг бас сувниртай бас нэмээрээ. Баярлалаа. Одоохондоо манай аяг яг нэг иймэрхүүл байна. Явандаа энэ Starbucks аягнууд чи гоё аягнууд гарах байхаа. Тухайн Starbucks-ийн цогцолтыг гардистай утгагүй. За маш их баярлалаа. Бид бас бэлэгтэй байгаа юм байна. Тийм байна. Баярлалаа. За баярлалаа. Special day we should celebrate and appreciate by you and me found something pretty neat and I know some say these days are arbitrary. Excuse, but I love to use, baby. I know what to do, baby. I will love you. I will love you. I will love you. Love. I don't need those things. I don't need no ring. I don't need anything. 'Cause you and me, 'cause in your company I feel happy, oh happy and complete. It's a good excuse, but I love to use, baby. I know what to do, baby. I will love you. I will love you. I will love you. So won't you be my honeybee, giving me kisses all the time? Be mine, Valentine. So won't you be my honeybee, giving me kisses all the time? Be mine, Valentine. Love. It's a special day. We should celebrate and appreciate. 'Cause you and me, 'cause in your company I feel happy, oh happy and complete. Дөрөв урилгын тайзан дээр дууссан очмодоо баярлалаа. Тэгээд онлайн орчинд Facebook-ээр очмогийнхаа дуг зөндөө сонсч ирсэн. Дөрөв урилгын үед бас бидний хуучин танил манай Ануктай хамтран дуусан маш олон cover-уудыг залуучууд мэдэх бах. Тэгэхээр очмо сая дуусан дууны сонголт болоод өөрийнхөө тухай манай үзэгчдэд танилцуулаач. Миний тасанд болохоор Kina Grant-ийн Valentine гэдэг байгаа. Тэгээд анх сонсоод ямар гоё дуу вэ гэж бодож ирсэн. Тэгээд намайг очмаа гэдэг. Тэгээд дуу гжимд дуртай. Тийм хүн байна. Тэгэхээр очмаа өнөөдөр магадгүй энэ гоё кофены үнэртэй ийм нэг сайхан оройг бид нартай хамт өнгөрүүлж байгаад баярлалаа. Тэгээд дуу хөгжим гэдэг чиний хувьд юу вэ? Ялангуяа чамаас юу мэдрэгддэг вэ гэхээр дуулах юмсан гэсэн нэг чин хүсэл ерөөсөө шууд мэдрэгддэг. Дуу гжим бол яг одоо миний амьдралын саншгүй бүр нэг хэсэг болсон. Тэгэл одоо ингээл өглөө басаад нөгөө YouTube дээр subscribe хийсэн нөгөө channel-удаа нэг шалгачаал за хин ямар шинэ видео оруулсан байна гэж сонссон байл сонсчоод тэгэл энэ дуугийн нэрээ тоглож үзье гэж дуулдаг ч юм уу. Яг нөгөө амьдралын бүр яг нэг хөвшил болсон зүйлүүдийн нэг нь болсон нөгөө гитараа аваад тэгэл тоглоод. За баярлалаа. Очмоодоо тэ амжилт хүсье.
Өнөөдөр би их жаргалан хэмэх нэг сайхан ээжийг өрсөн. Яагаад би энэ нэмэгтэйг өрөх болсон юм бэ гэхээр 2007 онд байна. Үзэгчдийн дундаа маш их шуугиан дэгдэжсэн Гарын 5 хуруу гэдэг баримтат кино байдаг. Манай соёлын гавь цэцгэлтэн залжиргал сэтгүүлч хийжсэн. Энэ киног би тухайн үед үзсэн байжгаад мартчихдсан байх хүн чинь. Тэгээ эргээд фэйсбүүкээс олж үзэхгүй юу, интернетээс. 2007 онд хийсэн кино. 6 жилийн өмнө. Тийм. Тэгээд Гарын 5 хуруу хэмэх энэ киног үзчихэд энэ их ч одоо хаана яаж амьдарч явдаг бол хүүхдүүд нь хэр том болсон бол гэдэг сонирхол төрөөд тэгээ холбогдсон юм аа. Тэгээд их жаргалагчигээ урьж байна. За. Уртж авъя. За сайн байна уу та? Сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Баярлалаа байна уу? Сайхан та, сайхан. Та нарын ажил сайн. Сайн. Тэгэхээр цөмөр ярьцлага эхлэхээс өмнө чухам Гарын 5 хуруу гэж ямар баримтат кино байсан энэ төр талаар товчхон үзчихэд эргээд студид болцсон. За тэгэж байх. Би ч хүү хоёр охинтой штэ. Том нь хүү, тэгээд охин. Тэгээд одоо охин хүү хоёр маань ээжийн одоо энэ зурагтаар ингээл өнчин хүүхдүүд гэл айгүйх гараад байх юм. Годомжинд их хүүхдүүд байх юм. Манайхна ганц хүү өргөж авбал яадаг хүүхд авъя л тэгэл тэглээ. Би ер нь багасаа их хоёр жоох ер нь ганц нэг эрэгтэй нэг дүүтэй болох юмсан. Тийм их хүсэлтэй байдаг гэсэн. Жаахан дүүтэй болъё гэж би нэгдүгээр амар бодчихсон. Эрүүл өвчтөд хамаагүй хамгийн гол нь хүүхэд л авъя. Тэртээ эдгүй бид нар өвчин зовлон гэдгийг ойлгодог усууд. Тийм учраас одоо эрүүл өвчтэй нь ерөөсөж чухал биш. Хамгийн гол нь нэг ч ихсэн хүүхэд одоо ээжтэй, аавтай, ахтай, эгчтэй гэр бүлд байгаасаа гэдэг утгаараа л ирж байгаа болохоос бид нар эрүүл хүүхэд гэдгээр нь бид нар ярьж байгаа биш ээ гэж хэлсэн чинь гайхаа. За ямар ч хэсэн тэгээд хоёр хүүхэд үзүүлье. Орж үзье гэсэн чинь үгүй юу тэгдэггүй юм гин. Одоо ерөөсөө хоёр хүү үзүүлье гэд 8-9 сартай нэг хүү үзүүлсэн. Тэгээ дараа нь 10 сартай хүү үзүүлсэн. Тэр хоёр хүүг үзүүлээл. За тэгээ энэ хоёрын одоо үнэхээр авъя гэж боджвол энэ хоёрын аль нэгийг авъя лээ. Хоёрыг хүүхэд аавна гэж бодолтгүй шүү. Нэг л хүүхэд. Одоо алийг авахаа л одоо шийдээ тэгээ дараа нь одоо шийдэх юм байгаа гэж хэлжсэн. Тэгэхээр одоо хүүхдүүдтэйгээ ярилцж байна. Одоо үнэхээр тавуулаа хоёулангийг авъя гэдэг. Хоёулангийг өгөхгүй гэж байгаа юм чи одоо гэсэн чинь нэг нь болохоор одоо жижигийг аавна, нэг нь болохоор арай томыг аавна гээл би болохоор гайхал нөхөр маань болохоор ямар ч гэсэн хоёулангийн л авах хэрэгтэй. Ердөө нэг хүүхэд хоёр хүүхэд ялгаа байхгүй. Хоёулангийн л аавна. Одоо өгөхгүй гэж байгаа юм чи яах юм? Одоо сонгочоод очихгүй очоод одоо хэдүүлээ одоо хоёулангийг авъя гэдэг хариад үлдэн ч болдоггүй юм шиг байна шүү дээ. Тэгжээлээ. Бод яг зүрхэндээ л хэлж байгаа юм л да. Би чамайг хаяхгүй. Ямар ч хэсэн би чамтай холбоотой байна. Игчигээ уучлаарай гэж би тэрвэрэд орох би аюу байсан. Тэгэл байснаас сүлдээ би бодлоо нөхөртөө хэлээ. Гэхдээ энэ хүүхдийг авахгүй байж бид нэр үнэхээр чадахгүй. Утгагүй би энэ хүүхд авахгүй мөртөө энэ хүүхдтэй холбоотой байна. Би чинь энийг эргэж тойрно гэдэг чинь надад ч хэцүү, энэ хүүхэд ч хэцүү. Би одоо ерөөсөө ямар нэгэн аргаар би энэ хүүхэд ямар нэгэн аргаар ерөөсөө л аавъя гэсэн чинь гэж нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр үгүй чи юу яриад чи авахгүй гэж байгаа юм уу? Би угаасаа л хоёр хүүхэд авах гэж байна гэж ойлгоод байна штэ. Гэт бүр манай нөхөр тэг ууралж байна. Тэгэл хоёр хүүгээ авч ирсэн юм да. Тэгэхээр 6 жилийн өмнөх бичлэг байх шиг байна тийм ээ. Тэгэхээр хоёр хүүг та 90-ад оны сүүлээр авч ирсэн үү? 98 онд нэг хүмүүс гарсан энэ хоёр үргэж авсан хүүхд мэн нөгөөт нь 99 гэж 2000 онд штэ. Тий 2000 онд. 2000 онд авсан. Та өөрөө бол хэдэн хүүхэдтэй? Хоёр охин нэг хүү төрүүлсэн. Дараа нь хүүхэд гаргана тийм ээ. Хүүхэд дуудана гэж бэлгшээдэг. Зарим нь ямарч боломжгүй учраас хүүхэд өргөж авдаг. Таны хувьд болохоор тухайн үед бас нийгэм тийм сайн байгаагүй штэ. Нийгмийн байдал. Тэгээ өөрөө 3 хүүхэдтэй зорж ингээд тасрамжийн газар очироод нэг хүүхэд аавна гэжсэн нь хоёр хүүхэд авсан гэхээр надад тэгээд тэр нь 10 сартай 3 сартай хоёр хүүхэд тийм ээ. Их жинхэнэ ээж хүнээс л ийм сэтгэл гардаг байх гэж бодсон л тоо. Тийм ээ. Үнэхээр одоо эх хормон ч гэсэн одоо зах зээлийн хямрал юм маш хүнд хэцүү үе байлаа. Манай гэр бүлийн хувьд ч гэсэн бас л маш их одоо тэр хямралын үе маань байсан. Яг үнэндээ бол гэхдээ одоо цаанаас одоо өстой нөгөө бурхнаас аяасан хувь тавилан хин хиний маань хувь тавилан байсан байлгүй гэж боддог. Байлгүй ч яа тэрэнд юу итгэдэг. Тэгэл нөгөө одоо бол сайхан амьдарч байна. Одоо хүүхдүүд маань ч гэсэн өсөж торинж байна. Тэгэд энэ хоёр хүүхдтэй өргөж авсандаа одоо маш их баярлдаг. Тэр хүүхдүүдэд бид нар маш их хайртай. Хүүхдүүд маань ч гэсэн бидэндээ маш их хайртай байдаг. Тэгээд магадгүй тэр зах зээлийн хүнд хэцүү шуурганд олон ээж нар маш их
бэрхшээлийн донд байхдаа зарим нэгэн маань тийм хүнд хэцүү сонголтыг хийсэн. Яагаад гэвэл одоо эхний хүүхэд маань дөнгөж эмчнэр яхтаа бол нэг сар баг хөрсөн юм уу хүрээгүй юм тийм нэлхаараа төмөр замд орхицсан гэж ярьдаг. Нэг хүүгийн маань бас дөнгөж ой гарантай байхад айлын үүдэнд орхисон юм шиг байлаа. Тэгээ цагдаа нар аваач өгсөн гэдэг. Ер нь өөр хүүхдээ орхино гэдэг нь хэцүү. Одоо бид нар тий арга би энийг бол тэгж боддог. Эцсийн арга магадгүй зарим ээжэр маань зөв сонголт хийсэн байж магадгүй гэж боддгийг. Үнэхээр бид нар бол магадгүй та нар ч гэсэн энэ амьдралыг үзээгүй улсаар хүний хүнднээс шүмжээд хүүхдээ орхичдаг. Одоо нөгөө хуулиар тий одоо хариуцах хэрэгтэй, донгодог хэрэгтэй. Тэднийг одоо хуулиар шийтгэх хэрэгтэй гэж зарим одоо уур амьсгал энэ зургатаар дээр явж идэг л да. Тэгээ би боддог. Эсвэл магадгүй тэр хүн хяналтаа алдсан. Эрүүл саруул сонголт хийх боломжгүй янз бүрийн шалтгаан байгаа. Яг одоо бид нар тэднэртэй одоо ямар нэгэн байдлаар ингээд асуух юм бол хүндэл юм байгаа. Тий тэгтээ одоо яах вэ? Ямар ч нийгмийн үед л ийм үзэгдэл байгаад байна. Дээр үед ч гэсэн хүрдэн дээр хүүхдээ орхиод явдаг тохиолдол байсан шүү дээ, тийм ээ. Тэр бас нэг хүн чанартай холбоотой биш. Амьдарч байгаа орчноосоо нөхцлөөсөө л шалтгаалаад байгаа шүү. Би тэгж л боддог. Ямар ч байсан тэрвэл эцсийн арга л гэж боддог. Тэр уйлаад хөхөө өлгүүлээд хөхөөл одоо хэдхэн хоногтой хүүхдээ орхино гэдэг бол бас хэцүү шүү. Тэгэхээр би тэр ээж маш хүнд байсан байхад гэж. Тийм ч учраас би хоёр хүүдээ тэр төрүүлсэн. Тий хөвлөдөө тээсэн тэр ээжнэрт бол танарт бас талархаж явах хэрэгтэй. Яагаад бас хүүхэд өргөж авъя гэж шийдчихсэн юм болоо? Тэрийгээ бид нар одоо ч гэсэн сайн ойлгодоггүй шүү дээ. Яагаад тэгэхээр зүгээр л яриад нэг зургатаар энэ маш их нэр хүүхэд гудамжинд орхигдож байна гэл ингээд манай гэрүүлхэн ярьдаг байхгүй. Ямар өрөвдмөр юм бэ, ямар хөөрхөн юм бэ гэл хүүхдүүд маань ярьдаг. Тэгжээс энэ хүүхдүүдийг өргөж авахсан гээл одоо ээж аав нь бид хоёр ч гэсэн хүүхдүүд маань ингээд зүгээр л яриа байдаг гэсэн. Тэгжээс л нэг өдөр тэр асрамжийн газар ч юм тэр хүүхэд орхидог газар нь очиж үсгэсэн гэл хүүхдүүд маань тэгэлээ. Тэгэхээр би бас нөхөртөө хэлээ нэрээ тэнд очиад яг хэвдээ бид бас хоёр охин нэг хүүхдээ байсан чинь тэгээд нэг хүүхдээ хань ганц хүүхд өргөд авахд юу болохгүй юм чи яах вэ? Нэг хүүхд ч гэсэн ээжтэй автай нэг нь л одоо хааштай орхигдсон юм чинь гээл очиод үтсэн. Тэрийг харсан ямар ч хүн ээж хүн байя биш ч вэ залуу төрж үзөөчгүй хүмүүсээ стенер бэ авах хэсэл гэж бодох юм байл. Ерөөсө болдог юм бол бүгдийг авчихсан гэж юм бодол төрчихдөг юм байлээ. Тэр утсан бас усад байгаа та. Тэгэхээр таасаа бүгдийг гэж хэллээ л дээ. Тэгэхээр энэ бас манай нийгмийн нэг том эмзэг сэдв болчиход байгаа. Тэгэхээр та юу нэг ингэж бодож үзсэн үү? Хэрвээ би өргөж аваагүй бол өнөөдөр энэ хүүхдүүд маань ямар хуу амьдарч явах байсан бол тоо гэж. Ягаад тэгэхээр маш олон хүүхд цаана мэдээж үлдсэн байгаа тийм. Тэгэхээр тэр хүүхдүүд ч гэсэн яг л одоо тэр амьдралыг туулж байгаа. Бодлоо яхаа дантаа хаяа гэж ярьдаг шүү дээ бид нар. Хэрвээ энэ хоёр хүүгээ аваагүй л миний хоёр хүү хаана байх вэ? Яаж байх вэ гэд нөхөртэйгээ ярьдаг. Тэгэд хүүхдүүдээс ч би хаяа ингэж хайрлахад тэгдэг. Ингээд хэдийгээр тэр ээж нар та хоёрыг орхисон ч гэсэн би та хоёр ийм хүүхдүүдтэй байхгүй байсан бол ястай яах байсан бэл гээд одоо өнөөдөр л гэнэ зарим хүмүүс ингэж ойлгож байгаа энэ хүүхдүүд ямар азтай хүүхдүүд вэ зарим тэгдэг тийм ээ бас тийм байж болно. Бид нар бас айгүй хацтай баяртай. Хүнээс илүү хүнтэй хөрөнгө гэж байдаг юм уу? Хүнээс илүү хүнтэй хөрөнгө гэж байхгүй. Тийм учраас бид нар маш их хүнтэй хөрөнгө бурхан харамгүй бидэнд итгэж найдаж өгсөн гэж бодож явдаг. Авсан хүүхдүүдээ төрсөн ээж нь гэж яваад байдаг. Өргөж авсан ч юм тэрийг их нууцалдаг л да. Таны хувьд бас ингээ өмнө нэвтрүүлгээр орж исэн учраас хүүхдүүд маань өөрсдөө мэддэг юм шиг байна тийм ээ. Нээлттэй гэр бүл юм байлээ. Яг нэг ойлгох хэрэгтэй тийм. Ер нь өрөмөлчээ биш ч хүүхдэд ер нь бүх юм үннээр л ойлгох зөв. Үнэн юм. Үнэн л юм тэгээ цааштай байна үнэн л байдаг. Тийм учраас бид нэг хайраар тий тэрнээс ч одоо нэг яадгийг одоо гүйж одоо аяа хагалангууд нэг яагаад чи аягаа хагалч одоо удам мөсаад амжсан гэдэг нэг заримдаа тийм сонин зохиол номон дээр кинон дээр ч гэсэн байдаг шүү дээ тий. Тийм мэдээр биш тий одоо ингээд хайраар бид нэг гэр бүлээрээ хамтраа бид нэр 7 хоногт нэг удаа нэг төр орон үчиг бүр сонгож авч хамтдаа одоо гэр бүлийн цуглаан маягийн хийхдээ энэ төр дандаа бичсэн хаяа бас ярьдаг л да тий. Тэгээд ингээд бид нар ярьж байхдаа юу ярьдаг вэ гэхэл байна.
хамгийн гол нь хүүхдүүдэд өмнөийг л ярьдаг. Би түүхэндээ талархаж явах ёстой юм шүү. Энэ хүүхдүүдийн ээжүүл залуу усууд байгаа ш. Нөхөр өвтгөртэй харьцуулах бол одоо ингээд анги дээр нь цэцэрлэг энтерт нь очиход дандаа танаа эмээ өвөө эвлэрэл хүүхдүүд хэлдэг ш. Тий. Тэгэхээр харьцангуй ингээд залуу усууд бас байгаа. Тэгээд ер нь талархаж явах хэрэгтэй гэдгийг л бид хүүхдүүдэд ойлгуулдаг. Нэг талаас азтай гэж нэг хэлж байгаа маань тий. Гарангуутаа л шууд хатуугаар хэлэхэд шууд гудамд л гарч байгаа шүү дээ. Угаасаа очих газар байхгүй учраас тэрийг бодоход энэ хоёр хүн маань их азтай хүүхдүүд юм а гэсэн таар эсрэгээр маш гоё хариулт өглөө л дээ тийм ээ. Энэ хүүхдүүд над ирснээрээ манай гэр бүл би аз жаргалтай байна гэдэг. Тэгэхээр их жаргал ихчийн тэр аз жаргалтай хоёр хүүгээ аваад аз жаргалтай байсан амьдрал энэгээр дуусаагүй. Дахиад нэг бичил сурвалжлагыг үзье төхөө хамтдаа. За. Олон бэрхшээлтэй үе залуу насндаа туулчлаа штэ. Тэгэхээр маш их ухаарад аар сархан юм ер нь зовлон гэж бодхоо болчдөг юм байна. Тэгээ хатуужж төвчээртэй болж байгаа байх л та. Тэгээ нас ч гэсэн одоо ямар 18 20 нас маань өнгөрцөн. Одоо тийм 7 хүүхдийн ээж болсон усууч нь ер нь барахын зовлон ч гэж бодхоо болж яг асуудал гаралгүй. Яг тэгтээ тийм ноцтой, тийм одоо шаналгаатай асуудал бидэнд бол гараагүй. За яг ажил бизнес санхүүгээ тэрвэл айл болгон улс болгоны л одоо явдаг зам ясаар явах хэрэгтэй юм цаг наргүй тэгэл явж л байгаа. Тэгээ ямар ч хэсэн хүүхдүүд маань сүүлд өргөж авсан ингээд хоёр хүүхд маань бас нэг дасахгүй том болчиход эхний хоёр маань 10 сартай 1 настай явж исэн шүү дээ. А сүүлд авсан хоёр маань 3 настай 6 настай байсан. Тэгэд одоо ээжигээ энэ төр санах болоо өгөөлөх болоо яах болоо гэж их бас бодож болгоомжилж байсан сансны удал өстой маш их амархан даассан. Гэхдээ 3 настай 6 настай ухаан орцсон хүүхд тийм амархан ээжийг мартна гэж 4 хүүхдээ аз жаргалтай муудахгүйгээр хоорондоо бие биенээ хайрлсан сайн сайхан байгаасай л гэж ээж аав нь боддог шүү дээ. Тийм учраас миний хүүхдэд хоорондоо битгий муудаж бид дөрүүлэнд ч хайртай. Ингээд 7 хүүхдээ долууланд нь хайртай шүү дээ. Ингээд дахиад 2 хүү нэмж авсан түүх үргэлжилж байгаа байхгүй юу? Надад ингэж хэлэх гээд байна. Нийтдээ 7 хүүхэдтэй болчлоо. Өөрийн өрөөлөн гэж ялгалгүйгээр өврөөс нь унсан юм шигээр үсгэж байгаа гэдэгт чинь үнэхээр баярлж байна. 3 хүүхдийн ерөөсөө тоолгүйгээр энэ 4 хүүхдийн тухайд яриад байгаа. Студид бас 4 хүн маань ирсэн байгаа урьж байна. За 4 хүүхдийг харнаа. За ярьцнаа. Мөнх баяр. За. Их хүлэг. Их тулга. Их тулга. Мөнх баяр. Ээжгээ хайж байгаа. Өө энэ хараа хамгийн бяцхан бат шиг. За хоёр бат гэрэл. За тийшээ суура. За ийшээс. Чинээ тав болцсон юм. За энэ өргөө хүүхд ахын дөө хэдэн настай? Хэн гидгөө? Бат хэсэг. За чамайг 10. Одоо хэдгээр анги уу? 5. Нэр нь 10 юм уу? 10 настай. Тэгээд 5 дугаар анги. Нэр нь болохоор Бат гэрэл. Инх толго. 13. Насаа мартсан байна уу бодож байгаа хариулаад гинт бахан гэрэл дунд орж ирээ сандарчөө. Би 15 настай. 15 настай. Дүүн юм шиг харагдаад байна ш, тий. Арай залуухан харагдаад байна уу? Их жаргалагч хүүхдүүдэд маш их хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг юм билэ. Одоо жишээ нь 15 настай хүү бол гэрийн бүх ажлыг хийн дүүнэрээ бүгдийг зохицуулна. Хичээл сургуульд нь зөөн, ажлын хуваарийг гаргана. Их толгой бол ерөөсөө гэртээ талах барьдаг. Эднийх дэдгүүрээс талах худалдаж авдаггүй. Өдөр болгон 5 талах барьдаг те их толгой. Чи ярьдаа өөрөө. Өдөр танах хэдэн талах идэж чинь? 5 талах. 5 талах иддэг үү? Яаж сурсан талах барих? Ээжээсээ сурсан. Өдөр болгон 5 талах барихаар ядаргаатай биш байна уу? Үгүй. Амархан. Бүр гарт орцсон. Ирээдүйд ямар мэрэгжилтэй хүн болохыг нисгэгч болох. Аав нисгэгч аахгүй юу? За. Бизнес тийм ээ. Нисгэгч. Бизнест одоо нисгэгч хийж байгаа юм уу? Нисгэгч. Онгоцны бүхээгт нь хамт сууж үзсэн үү? Үтсэн. Ичээд байгаа юм уу? За ахынх нь хувьд ямар мэрэгжилтэй хүн болох вэ? Би бас нисгэгч болно. Тэгээд нисгэгч байхын тулд болохоор математик, англи хэл тийм хоёр хичээлдээ сайн байх хэрэгтэй гэж аав надад хэлсэн. Ах их ч гэсэн чи заавал нисгэгч болно шүү гэж хэлдэг. Тэгээд аавынхаа тийм мэрэгжлийг өвлүүлж хүсэлтэй байна. Дүүнэр нь бол одоо гэртээ байнга өвм үлдгэл байлгүй дээ, тийм ээ. Командлагч нь гэж шүү дээ. Өглөө хичээлд нь бүгдийг өргөж өгөө. За хамгийн сахилгагүй нь юм бэ?
Хамгийн сэхлэн нэг сэхлэгээс авах. Байхгүй. Чангараар Хүмүүжүүлсэн байна. хүмүүжүүлж байгаа юм байна. За хоёр жоохон. За тэр шүрэгтэй ярилцъя. Батгэр. Би мөрдөгч болох хэвсдэг. Мөрдөгч. Юу мөрдөгч? За цагдаа л бол гоё юм байна да. Батгэр л бол ерөөсөө гэрийнхаа бүх аягийг угаадаг. Аягийг угаагч. Тий, аяг угаагч. Бүгд ажлын Командлагч, генерал, тэгээд талх баригч, аяг угаагч. За чи гэртээ юу хийдэг вэ? Готлаа хусаадаг. Готлоо хураадаг уу? Тий, хоёр хоёроор нэгнэж тарьдаг. Зөвхөн чиний чадах ажил тэр байх та. Тийг ингээ игнүүлээд ингээд Ямар тавьдаг байхгүй юу? Хэрэгтэй их чухал ажил Тэр нь өөрөд нь оноогоод өгсөн маш чухал ажил байхгүй. Өдрийн хит тийш тэр чинь хүн аймдаа орж гарах болгонд хийж байгаа байхгүй. Хүмүүс нэгэ гутлаа замбраагүй хайчаад ядаргаатай байна уу? Гайгүй юу? За нэг шүлэг уншиж. Woman гэстэй уудам талд эмээн гэстэй сэлмэг тэнгэр ааман гэстэй хандгаас уул ээж минь гэстэй гизэл наас ах минь гэстэй хандгаас хаад эгч минь гэстэй гомсог цэцэг дүү маань гэстэй бүзэн туулаа би өөрөө ганган бамбас. Яа гэр бүлийн тухай гоё шиг байна. Хоёр багынхаа талаар ярьж байгаа шүү дээ. Манай хоёр баг хүү маань бол бас түүхөө мэднэ. Мэдхээс ч яг ягаад бол миний энэ хүүч одоо 7 настай, 3 настай, энэ хүү маань 6 настай байхад ээж нь автомашины осолд ороод ингээд нас орсон. Миний нөхрийн одоо төгсөн ахынх нь охин байгаа юм. 38 настай да. Тэгээд аав нь ч асуудаагүй тэгээд нэг жил гарны дараа бас нас орсон. Тэгээд аав нь болохоор тэнд байхдаа л бидний ер нь аваач гэж их гуйж исэн, хэлдэг байсан. Тэгээд хоёр хүүтг бас зөөлсөн, бүгдээрээ гэр бүлээрээ зөөлсөн. Тэгээд миний хоёр хүү яах вэ? Ямар бодолтой байна уу гэсэн. Тэгээд танайд л очие танай хүүхдэл болсон дээр гэж бодож ийн гээд өөртөөх нь бид нар бас саналыг сонссон. Одоо нөгөө 3 том хүүхдүүдтэйгээ зөөлсөн. Энэ хоёртойгоо бас их зөөлсөн. Тэгээд одоо ийм байдал төрөөд бүгдээрээ бид яг ингэ сууж байгаа зөөлж байсан тухай үед. Тэгээд энэ хоёр маань одоо яалтай үедээ ээж одоо бид хоёр та нар өргөд ингээд авах юм бол бид хоёр дug аюу сайн хараад тэгээл сургууль мургуул нөх өргөж өгөөл юм хумын угаагаад бид хоёр гомдохгүй сайхан харж өгч чадсан штэ гэдэг энэ хоёр маань бас сэтгэлийн дэм өгжсэн. Бас тэр үед бид нар бас жоохон ялангуяа манай том гурбал жоохон эхлээд дургүй байсан. Ягаад гэвэл энэ та хоёр анх энэ хоёр дug авахд залуу байсан. Одоо насаа гэсэн. Тэгээд энэ олон хүүхдээ та хоёр одоо зөв хүмүүжүүлээд ингээд гэх маш их асуудал байгаа штэ ээж аваа. Та хоёрыг бас өргөдөөд ах ингээд тэгжсэн л да. Тэгээд бид нар нөхөртөөгөө яриад л тэгээд шийдвэрийг бид нар гаргасан. Тэр наран туяа маань нэг авартаар ухаангүй байсан л да. Тэгээд нэг нас орохоос хэдэн цагийн өмнө нөхөр маань хэлсэн. Одоо миний дүү яг бас ойлгож магадгүй гэж одоо нэг чихэнд нэгээд ингэж хараад их чинь нэ ээж чинь нэ би байна чиний хажууд гээд миний дүү хоёр дүүтэй битгий санаа заваарэ гэдэг. Хоёр хүүдээ битгий санаа заваарэ гэдгсэн чинь ойлгосон байлгүй нэг шархтай нүднээс нь цустай нүднээс зүгээр нүднээс юм тонголоо нулимс гарч ирсэн. Энэ хөөндөртэй ч хилдгийг тэртэй бид миний хоёр хүчин ирээдүйн аав нар том улсууд болно шүү дээ тий. Тэгээд тэр надад үзэгдээд ерөнхийдөө би амлалтан хүн шүү дээ гэд. Тэгэхээр за тэр хүүхдэд юусаа хамаагүй чи үтгэр ихний нөхөр хоёр хоёулаа шийдвэрээ гаргая гэл тэгэл ярилцаад бид тэр бүр нэрдээ оруулаад тэгэл өргөд авсан. Тэгээ өргөд авсан ихний нэг жилүүл хоёр хүн маань мэдээж хэрэг ээжигээ санана энэ гэрт Монгол гэрт амьдардаг байсан л да манай хоёр хүн ханы материалд тэгээд хаяа нэг лагертантай зүүн гэр мөртөн дээр авч гарахаар тоон монор хараад бас ээж мэжиг ингээ тий тэнгэрлэр гар уцаа идэгэн тэгээд асуудаг байсан. Тэгээд би бас өөр ээжтэйгээ ярихсан гэж л бодож энэ гэж бодоод тэгээд тиймэрхүү ихний жилүүд тэр үед бол бас айгүй хэцүү байдаг байсан. Цаашдаа ингээм амьдраад явж байна та. Тэгэл одоо 7 хүүхдээс хоёулаа 4 хүүхдийнхээ төлөөл одоо 4 хүүхдэл гэж ярина шүү дээ. Та нарын ярих чинь буруу биш. Манайх тэгж ярьдаг. Тэгээд манай гуравтаа за бид гурав шүү дээ жийчих юм байна л да гэдэг. Уган сургийн сонсох нэ эмээгийн бөхөөс үргэлжилсэн юм байл шүү дээ тий. Манай миний одоо 7 хүүхдийн маань 5 нь хүү шүү дээ. Хүү маань одоо охинтой 7 сард болсон, ач охинтой болсон. Тэгээд одоо ээж ч мэддэхгүй, эмээ өвөн ч мэддэхгүй нэг юм хоёр хүү явдаг шүү дээ. Нөхөр бол одоо нисгч юм байна. Та хүүхдэд харж гинөө. Тий. Би бас зүгээр байхгүй. Зүгээр байхгүй. Одоо нэрүүл Монгол иргэн хөтөлбөр гээл одоо зургатаар баахан гараад байгаа үү. Тэр үйл ажиллагаанд бас хөтөлбөрт оролцоод л өөрийнхөө одоо хобби болон бас ажил да. Бас тэр чинь тэр ажлаараа сая их баян үлгийн аймаг яваад ирлээ. Том шийдвэрийг гаргаад одоо энэ бүгдийг хийхэд бол мэдээж бас таны цаана их мундаг нөхөр
байна гэж би ханчин байна гэж одоо би бодож байна л да. Тэгэхээр сая хүүхдээс хэллээ нисгч гээ. Тэгэхээр гэр бүлийн хүнийхээ талаар бас товч танилцуулна шүү дээ. Залуухнаараа хоёлаа дөнгөж 18-тайгаа та нөхөртөөгөө танилцаад удаагүй тэгээд суугаад анхныхаа хүүг гаргасан. Тэгээд хүний маш их аз жаргалтай байлаа. Одоо цалин одоо тэр ухаан үеийн нисгчүний цалин маш их өндөр байсан. Одоо тэгээд санхүүгийн одоо маш их эрх чөлөөтэй дураараа одоо аз жаргалтай хүүтэй болъё гэсэн чинь хүүтэй болоод охинтой бодно гэсэн чинь охинтой болоод тэгээд өсө бүр бүхэл юм ингээл халигаа цалгаал одоо амьдрал гэсэн ийм л сайхан байдгийн байл гэж одоо ингээл явж байгаад бодлого тэр манай энэ хамгийн том анхны маань хөө том хөө маань автомашины осолд ороод тэгэл хүүгээ аваад өстэй Москва, Бээжин, Америк одоо тэр гарын том хурдан даргаасан те ерөөсөө явсан. Тэр түүхийг бол би ерөөсөө сөхөөгүй. Тэгэхээр хаавсан 80-аас 90-ад оны хооронд л Москва, Бээжин, Америкаар яваад хүүгийнхээ амжилтын төлөө энэ хоёр бүх зүйлээ золиослсон хоёр хүүг л. Тэгээд олон газараар ингээд явж ирсэн Америкт энэ одоо тэр үн төлбөртэй тухайн үед одоо ч дийлэхгүй шүү дээ. Маш асар их одоо үн төлбөртэй тийм хагалгааг одоо сайн санаат одоо хүмүүсийн ач баянаар одоо тэр хүмүүс сайн болсон. Одоо энэ том хүмүүс шүү дээ. Тэгээд дотроо энэ одоо бурханд би айгүй хитэгдэг. Бурханд одоо маш их өртөө гэж боддог. Энэ олон дэлхийн маш олон хүмүүсийн одоо ач баянаар хүмүүс маань одоо сайн болоо. Бээжинд хагалгаа, бээжинд одоо байхад одоо цус хийлэгдэг. Би хөдөө ингэж зөвлөдөг шүү дээ. Миний хөө чи дэлхийн ямар ч орны хүнийг одоо сайн муу хятад Монгол гэж ярих их чамд манай гэр бүл байхгүй шүү. Хятад одоо эмчилгээ хийж байгаа цус хийлгэжсэн. Хятад хүний цус байж таараа Москвад одоо хичнээн цус хийлгөө, Орос хүний цус байгаа. Тэр Америкт одоо цус хийлгэж байгаа. Бас л Монгол хүн тэр оронд тахад Монгол хүний цус тэнд одоо таараагүй л. Тийм учраас манай гэр бүл өнөөдөр үл ерөөсө хэн нэгэн одоо хятад Монгол энэ тэр гэдэг яриа байх надад ерөөсө тийм юу ахгүй гэж бодож ирсэн нэгдүгээр. Тэгээд энэ хүүхдүүтэй бас ахта бодож ирсэн л да ингээд олон хүний хайр халамжаар олон хүний одоо хүч хөдөлмөрөөр ингээд хүүгийнхээ одоо эрүүл мэнд амь насыг аварсан болохоор одоо заавал зүрх сэтгэлдээ ингээд хүн чинь өртөө явдаг нь шүү дээ. Тэгээд мэдээж тэр туссан усуд бол нэг одоо буцаад ямар нэгэн байдлаар бид нар тусна гэж хүлээхгүй тодорхой. Гэлээч гэсэн зүрх сэтгэлдээ одоо бурханд гэх юм уу та зүрх сэтгэлдээ өртөө явна гэдэг чинь бас тийм нэг бодлын сайхан нэг бодлын амар биш шүү дээ. Тэгээд бодож ирсэн энэ хүүхдүүдэд авахтаа тэгээд өчнөө бид нар чинь зовлон жаргал хүнд хэцүү үед маань ингээд хүмүүс тусалж яла. Тийм чинь одоо нэг хоёр хүүхдийн ээж аа бодоод нэг хүний дайтай хідүүлээ болох гэж юу нь болохгүй байх уу гэл ингээд гэр бүлээрээ ярина л да. Тий? Тэгэл одоо ч гэсэн би ингээд энэ дөрвөн хүүхдээ ингээд өсгөөд тэжээгээд ингээд явж байхдаа ч гэсэн сэтгэл их би өөрөө баяртай байдаг. Тодорхой жоохон ч гэсэн одоо тий тэр олон хүмүүсийн ач баян тэр бурхны одоо хайр халамж өчүүхэн хэсгийг гэсэн одоо хүмүүст одоо хүртээж байгаадаа би бас их баяртай сэтгэл их өндөр байдаг шүү дээ. Амьдрал бол сайхан шүү дээ. Ер нь яг нариндаа бол амьдрал сайхан. Бид нэр л өөрснөө хэцүү юм болгодог болохоос ерөөсөө сайхан. Яг хоёр сайхан таардаг хүн гэж энэ хороода таар суудаггүй. Ер нь бол таардаг хүн гэж байдаггүй. Тааруулж амьдрах хэрэгтэй гэж хүүхдүүдэд захин. Тэгээ би дотроо бодохгүй тэгээд надыг л энэ олон жил тааруулж амьдрсан юм байна да гэдэг. Тэгээ тэр бол асар их ухаан, асар их төвчээр өгш одоо яах вэ хоёлоо өөр ширэнд орж одоо амьд нисэн мүнд байгаа маань одоо чухал шүү дээ. Тэгээд энэс гарч таараа болж л таараа гэдэг ч юм уу тий. Тэгмээ тийм мундаг нөмөр нөөлөгтэй байдаг. Тэгээ заримдаа нас цал байхад бас нөхрийгээ тэр хүчтэй тэр хүчийг мэдрэхгүй одоо ингээ өөрөө дарайл болгоод байгаа юм шиг одоо тэгээ жоохон насаа ихэд ирэхээр ямар өстэй нэг хан хинтээ шиг ханхаж яадаг ийм сайн би одоо нөхөртэй юм бэ гэж одоо насаа ихсэн илүү ойлгож ухаарч нөхрийнхөө нөмөр нөөлгөр үдээ дайны амьдэрч үдээ дайны зэрэгтэй явж гин гэдэг үл нэр хүмүүс ингээ зургатаар ярихад тэгж хэлдэг нэг хахтар ач холбогдол өгөхгүй мэдээж ханилсан гэр бүлэд би минийхээ төлөө явна штэ гэж боддог байсан чинь нэрээ тийм юм байна лээ. Тэгээд би нөхөртөө бас маш их баярлж байд. Сонсохыг хүсэж исэн бүх зүйлсийг л би бас хувьдаа сонслоо гэж бодож байна. Маш их зүйлийг л дотроо тунгааж байна л да. Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгэхээр өнөөдөр та бол миний сэтгэлд нэг тийм гэрэл асаалаа л да. Яг сүүлийн хэд хоног би бол одоо 2 хоногийн өмнө би хаяг тогтоох гэдэг газар очиж хүүхдүүдтэй уулзж үзлээ. Хэд хоногийн өмнө болохоор одоо 0-оос 1 насны нэрээ хүүхэд одоо шоронд байхыг харлаа те. Ингээ миний сэтгэл зүрх бол ийм харлцсан байсан. Тэгтэл одоо нэг ч гэсэн хүн ингээд өнөөдөр энэ хүүхдүүдийн төлөө ингэж явж байгаа нь бол одоо надад их тийм сайхан санагдчих дотор гэрэл асааж өгч юм л та. Тэгэхээр юм ер нь ингэж дэнсэлж те. Одоо хүүхдээ үнэхээр ямар нэгэн шалтгаанаас орхисон хүн байдаг бол бас түүнийг авдаг хүн энд сууж ийна гэдэг. Тэгэхээр энэ ч гэсэн манай нэвтрүүлгийн бас нэгэн зорилго нэг үнцэг байгаа. Тэгэхээр танд
аз жаргал сайн сайхан бүхний хүсээрэй. Одоо чухал ажлын маань чухал нь одоо сайн ээж байх. Тэгэхээр сайн ээж авахын төлөө одоо зүтгэж байгаа, аз жаргалтай байгаа, зовж байгаа бүхэл ээж аав нартай одоо төвчээртэй байгаарай, хүчтэй байгаарай, бие бинийгээ улам хайрлаж одоо явъя гэж хэлмээр байна. Тэгэхээр олон одоо ил гарах шаардлагач байхгүй бидэнд бол ерөөсөө өөрийнхөө хувь тавилангаар одоо бусдын төлөө одоо золиосолж амьдарч байгаа маш олон одоо сайн санаат хүмүүсийн төлөө би баярлж одоо бахархаж явдаг юм а гэдгээл хэлмээр байна. Уг нь энэ дөрвөн хүүхэд тус тусын ээж аавтай байсан. Одоо Даштавагийн хэдэг айлын 4 өргөмөл хүү 4 ах дүүс боллоо. Хэрв асрамжийн цэцэрлэгт очисон бол бас ийм дотнах дүүс болооч юу, үгүй ч юу. Энэ дөрвийн цохилох зүрх, догдлох сэтгэлийг нь эзэмдсэн нэг сайн ээж аав учирсан учраас одоо нэг айлын хүүхдүүд боллоо. Маш олон сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа. Тэрний төлөөлөл болж өнөөдөр их жаргалагч ирлээ. Замун түүний гэрүүл Даштава танд бас баярлалаа гэж хэлмээрээ. Баярлалаа. Тэгээд аз жаргал хүсье. Баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн маань туршид миний зочноор өргөцсөн гард энд бас кофег бидэнд үйлдвэрлэж байгаа үлээ. Тэгээ түрүүн бас ширээн дээр та бүхэнд харагдсан байх энэ хими одоо урвал шиг яасан сонин юмар яаж кофе хийдэг юм бэ гэдээ хэлжсэн. Одоо яг тэрийг бас хийж ин л та. Энэ одоо яг ямар кофе хийгээд байна? Энэ Siphon гэдэг кофе байгаа. Тэгээ энэ маань болохоор нэлээд бас тансаг хэрэглээний одоо тий цаг хугацаа шаардсан чөлөө цагтаа хийгээд айгу тохиромжтой. Тэгээд цаасан биш дааван шүлтүртэй. Зөв. Тэгээ одоо хийж үзүүлнэ. Бариста гард маань одоо энд 5 төрлийн өнөөдөр гар аргаар кофе чанах аргыг бидэнд зааж өгнө гэсэн байгаа. Тэгээд үлдсэн одоо 2-3 төрлийг нь бол бид энд бас хийж байна. Тэгээд эндээсээ кофегаа үйлдвэрлээд дараагийнхаа зочдод бол кофегаа амсуулж уулгаж байгаа. Тэгэхээр маш их баярлалаа. Бас цаг завгүй байх үедээ энд бас үлдээд нэвтрүүлгийн дуустал бидэнтэй хамт байгаад маш их баярлалаа. За тэгэхээр урьсан зочин маань их жаргалан хэмээх энэ буйдаа сайхан ээжийн амьдрал түүх өөрөө кино шиг сонирн байсан бах. За бас үзэгчд маань бодрол ухаарл хайрсан болов гэж найдаж байна. Ингээд дараагийн зочин юм бэ? Одоо миний зочин. Миний зочин бол Франц улсад легионер хийдэг одоо хүсний цэрэг гэж ярьдаг ш тийм ээ. Хүсний цэрэг. Тийм, хүсний цэрэг. Монголоор бол хүсний цэрэг легионер гэдэг ба. Батулга гэдэг залууг өрсөн байгаа. Ингээ студид Батулгыг өрж байна. Байлдагч Батулга. Цэрэг орж ирнэ гэж байна. Сайн байна уу? За сайн байна уу та? За. Сайн байна. Амралтаараа явж байгаа. Монгол улстай төр амралтаараа ирсэн байхад нь бас амжиж урилга өгсөн байгаа. Батулга бид легионер хүсний цэрэг гэж л мэдхээс биш ер нь ямар учиртай яадаг гэдгийг бас сайн мэдэхгүй байгаа юм л та тийм ээ. Тэр талаар нь товчхон түүхийг ярьж өгөөч. Легион étranger буюу одоо Франц дахь гадны улсын цэрэг гэдэг юм уу та. Ер нь Францд бол хүсний цэрэг гэж яригддаг. Манайхаар бол нөгөө гэрээ цэрэг мөн үү? Манайхаар бол гэрээ цэрэг. Гэхдээ яг Франц улсын иргэн биш. Өөр улсын иргэдийг гэрээ цэрэгийн алгуулд хамрагдуулж байгаа гэсэн үг юм да. Ямар сони? Ямар зөвлөл байдаг? 1800 оноос хойш. 1831 онд л анх байгуулагдсан. Тэгээд одоо хүртэл явж байгаа. Тэгээд нийтдээ Тэнд тэгээд хичнээн орны цэргүүд байхгүй юу? Нэг 137 орны бол цэрэг нь одоогийн нэг тоогоор л. Монголоос нэг 50 ороо залуучууд байна. Амралтаараа явж байгаа гэсэн юм нэг юм арми юм шиг хувцас харагдаад байна. Яг хоо амралтаараа явж бас нөгөө хувцас өмсөн л тэгээд яг энийг яг нэвтрүүлэх хэлэл өмчөд хүрээд. Сая биднээсийн яг 5 сар Африкт алба очоод тэнд өдөгд операшн гэдэг ажиллагаанд оролцоод тэгээд тэр хувцасаар өмсөд өглөө. Яг сонирхолтой болов уу гэх. Батулгын хувьд бол Монголд цэргийн алба хаагаагүй гэж байгаа. Дүүцүүлэн нөгөө нэг хаах гэж байдаг тийм ээ. Тэгсэн мөртлөө одоо Францад цэрэг болоод очсон байгаа. Ямар учиртай тэр талаараа ярьж өгөө. Анх бол зүгээр яг найзаасаа сонссон л доо. Манай найз ус тэнд легионд орчлоо гэдэг. Яг амьдралаа бас нэг яг өөр өнцгөр хараад үзье те гэж бодоод. Би ч урд нь шал өөр хүн байсан шүү дээ чинь бас. Ямар хүн байсан? Манай найзад ороод бас гайхчихлаа баг. Өдөртөө одоо рок
шивээсэдэг тийм юм байж байгаа. Амьдралаа ер нь жоохон өөр өнцгөр харж үзье гэж бодоод ер нь гарсан л та. Тэгээ одоо Францад хэдэн жил болж байгаа? Одоо 4 жил болж байна. Урт төстэй рок байснаар тэнд легионер болоод Францад очсон. Анх очоод хилнийгээл асуудал зөндөл байдаг байх тий. Ямар шалгуур байдгийг? Очоод Францад очоод эрүүл мэндийн үйлдэгт ороод хэрвээ үнэхээр тэнцэх юм бол тэр үнийг гэрээг нь илгээд ажил авдаг байхгүй нэгс ажил авч л байгаа байхгүй. Хилний бэрхшээл тулгарх уу? Байлгүй ах уу анх чинь ямар ч хилний Франц хэлний ямар ч хилний мэдлэггүй очоод ангааж харсч явсаар гал тэгээд яг орос хэл англи хэл гэдэг юм л яг нөлөөлж нэг гайгүй авч явдаг. Нөгөө найзууд мань хараад гайхаж байгаа гэснээс зулагийн нэг зочин Солонгост ажиллаж байгаад баригдаад ирсэн манай нэвтрүүлэг зочноор орсон чинь хүмүүс утсаж чинь гэсэн мэдтэй. Чи хизээ ирсэн. Ирсэн нь мэдээгүй л өөрөө ирсэн. Тэгээд баригдаж ирстэй уг нь дуус юм байна. Тэгсэн чинь тэрийг бид нар яриулсан. Тэр шиг юм болох нь шүү дээ. Чамайг хараад тийм найз. Зарим найз бол мэдэхгүй л явж байгаа ирсэнгүй. Тэгэхээр юу энэ легионер гэдэг хүсний цэрэг яг энэ юуг нь хогтхууныг би бас ойлгохгүй байна. Тэгэхээр манай улсаас явж байгаа цэргүүд бол ихэнхдээ бас нэгдсэн үндэсний байгууллага буюу инх тайвны одоо үйл ажиллагаанд их оролцож байгаа. Тэгэхээр одоо Францын цэрэг гэхээр Франц улсад хэрвээ дайн байлдаан болвол одоо Францын төлөө байлт нэгдсэн гэж ойлгож болох юм. Биднээсээ гэрээ угаасаа яг Франц улсын төлөө гэж л байгаа даа. Гэхдээ ер нь бол инхийн сахих болох тийм ажиллагаанд бүгд л оролцож байгаа. Янз бүрийн тийм ажиллагаа болоход одоо Францын нэрийн өмнөөс л тэр ажиллагаанд л ер нь бол легионы яг систем нөр болохоор Франц улсад үйлчлэл байгаа олон улсын цэргүүд л байна. Тэгээд цэрэгт явж байгаа залуучууд маань эх орноо хамгаална гэсэн гоё нэрийн доор бахархал олгож явдаг шүү дээ, тий. Өөрийн хувьд болохоор ямар бодол байх вэ? Эх орноо хамгаалах явах. Хэрэгтэй үед нь биднээс бол хүчин зүтгэн шүү дээ. Чинь Монгол улсын иргэн хിവэрэл байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж яг тэнд хөлсний цэрэг гэж юм чинь хөлсийг бол их л авдаг байлгүй дээ. Монгол залуучууд маань очих боломж байдаг юм уу? Хөлсний зэрэг гэхлээр яг тийм айхтар хөлстэй бас биш шүү дээ. Тэ зүгээр биднээсээ ажиллаж байгаа амьдарч байгаа үед юм Францын төвшөнд бол яг ажлын яг л цалингийн доод төвшингийн цалинг авч байгаа л да. Яг монголчуудаас тэнд очиод ажил хийж яг биднээс шиг ажил хийгээд амьдрах болцоо бол байгаа. Түрүүн сэтгүүлийг үзээ сууж байхдаа бас энд ингээ монголчууд байгааг 50 гаруй монгол залуучууд ойролцоогоор байгаа гэсэн тий. Тэгэхээр энд бас нэг Эльгарц гэдэг хамтлаг байсан шүү дээ. Тэрний хоёр гишүүн бас энд хөгжмийн ангид нь бас явдаг. Зураг нь бас энэ дээр гарсан. Эльгарц хамтлаг. Эльгарцны урчин хоёр юм байна шүү дээ. Одоо юуны учир тайлбар. Бөмбөрчин темка, дуучин бүдэ. Оо тийм үү. Ямар хөөрхий хөгжмийн ангид аа. Тийм. Легон дотроо үлээвэр хөгжмийн үлээвэр маш том ангитай байхгүй. Чиний болохоор юуны ангид байд юм? Би болохоор өөрөө явган цэргийн ангид байд. Явган цэрэг. Явган их явдггүй гэдэг. 10,000 гаруй дайчд байгаа гэж байна шүү дээ. Тэрнийх нь явган цэрэг ч гэдэг юм уу? Дотроо олон анги л дээ. Инженерийн анги, шүхрийн анги, танкийн анги гэдэг. Би болохоор явган цэргийн анги. Тэгээ хөгжмийн ангид нь манай хоёр зал найз маань. Тэгээд тэр 50 гаруй монголчууд одоо цэргийн хоорондоо хамтдаа амьдрах уу? Тус-тусдаа. Ер нь бол бүх цэргүүд ер нь цэргийн хоорондоо амьдрах. Гэхдээ бид нар ч нөгөө 50 гаруй залуу гэдэг нь ангид өөр. Дорож легон ч нэг 8 анги байхад нэг 5 6-аад нь ерөнхийдөө байна гэсэн. Хүнд юм нэх байхгүй. Эхлэндээ л жоохон хилийн бэрхшээл жоохон гэлт. Дайнд орж үзсэн. Дайн тулаантай газар руу явж үзсэн гэдэг. Бас дайн гэх юм уу бас яг зүгээр нэг иргэний мөргөлдөөний үед очиж үзсэн. Би бас нэг газараас уншиж ирсэн юм л да. Дайрам далах хаадаг хүн болгон ямар нэгэн байдлаас дайн болоосоо гэж хүсэж идэг гэж тэгж уншиж ирсэн. Тэгэхээр ингэж бүгд нэг юм омогшилттай байлдахыг бас хүсэж идэг. Дандаа ингэ бэлтгэл хийж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэр бас юуны төлөө үлээ. Тэгээд зөвөр энэ үнэн юм болоо худлаа юм болоо. Би өөрөө бас мэдчихгүй. Ер нь тэгэл харцангуй 50 газар байгаа хүмүүс ер нь тийм дайн тулааны хүсээд итгэндөө. Миний хувьд ч гэсэн нэг тийм юм хармааргүй л гэж боддоо шүү дээ. Би бол хүсэхгүй. Тийм болов. Франц цэргийн алба тааж ийн гэдэг тийм ээ. Тэгэхээр цэргийн байлдагчийн арга ир гэж бас байгаа да. Би. Залуу осууд хол байхад хэцүү гэж ярьдаг шүү дээ. Ой байлгаа хэцүү юм тохиолдчихлээ нэгээд. Манай хүн чинь намайг 1 жил гарангийн сервистэй одоо сервис гэдэг юм даа манай хахаар л Францд ирээд тэгээ хамд байжгаад жирэмсэн болоод Монгол руугаа буцахгүй юу. Тэгээ би ч одоо хүүгээ харж чадахгүй бас нэг хэсэг нилээ бас хэцүү байлаа. Тэгээ хажуугаар нь тэгэл хол олор чинь тэгээд хэцүү юм билээ. Тэгээ өнгөрсөн жил ирж агуудаа хүүгээ нэг 6 сард тохт нэг чаарлаа. Сонд юм билээ. Тэгээ хол зайн хайр дурлал боломжгүй гэж их олон хүмүүс ярьдаг. Боломжтой. Боломж бий. Биенийгээ сайн ойлгож явал болцоо байлгах гэж байна. Гол нь биенийгээ зөв ойлгох л гэж бодсон.
болчихдээ шүү дээ. Гэтэ их удаан хугацаагаар бас уулзахгүй болчихоо. Бас тэр жоох хэцүү. Таны өмнө бас нэг гайхалтай ээж орлоо л да тийм ээ. Бас хараа сууж ирсэн байх. Юу бодогч вэ? Хүүхэд өргөж авд юм уу? Өргөж авахаас гадна яг өөрсдийнхөө хүүхдүүдэд те өөрийнхөө хүүхдээс илүү их тэр ямар хайрыг өгж болох вэ гэдгийг л бас саяны яг чигээр бахархлаа үнэхээр. Тэгээд болдог бол бас Монголын залуучууд өөрснийхөө хүүхдээс гадна өөрөөлийн хүүхдийг ч бас хайрлаад өргөд аваад амьдралаа бас нэг өөр өнцгөр нэг хараад үзээсэй гэж боддог юм. Надад бол таалагдаад би бас ярилцлагын сонслоо тэгээд болоод бас ирээдүйд бодноо. Ер нь цэргийнхний амьдралыг сонсохоор олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцээд ажиллаж амьдарч байгаагаа бахархал гэж тооцдог. А та нарын хувьд бол олон орны залуучуудтай мөр зэрэгцэж штэ тийм ээ. Тэгэхээр Монголын залуучууд Монголын байлдагч нар юугаар ялгарч байна? Монголын байлдагч нар ер нь үүдэн тийм хэрсүү гэдэг юм да. Хэрсүү ажилтсан. Халуунд хал зурсан, хүүтэн төр зурсан. Манайхны нөгөө цаг агаар ч юм уу энэ манайхны нөлөөлөл байдаг шүү. Цусандаа нэг юм байна гэж боддоо шүү дээ. Ер нь ямар нэг юм хийхэд хурдан сураад хурдан хүлээж аваад ер нь нэг олон орны зэргүүдээс ер нь ялгарна. Хүн ер нь Монголоос гарч иж Монгол гэдэг зүйлийн талаар яг боддоор нь харж чаддгийн шиг санагддаг. Тэгэхээр таны хувьд ер нь Монгол залууны үнэлэмж хэтэрхий чөлөөтэй гэдэг хэтэрхий өөрснөө чөлөөтэй тавих гэж ингээд амьдралын хэв маягийг жоохон эвдээд байгаа юм болоо гэж боддоо шүү дээ. Яг хоо залуучуудын боловсролын тал дээр бол манайхан бол өндөр гэдэг нь мэдэгдэл тий Европт гараад. Зүгээр дэд боловсролтой ч юм 10 жилийн хүүхдүүдийн хооронд нь яг 10 жилийн хүүхдийг Европын орны 10 жилийн хүүхдтэй харьцуулахад сурсан мэдлэгийн хувьд бол манайх илүү гэдэг байхгүй юу? 10-аас илүү гэдэг. Тоо бодох ч юм уу тооны тал дээр. Биднес ч очиод бас тэг шалгалт малгалт өгөөл явж хат тэр IQ-гийн тест мэст өгч авах биднес өндөр л орд юм. Монголчууд. Европын орны залуучууд ер нь ихэнх нь унаа тиймэрхэн дээр бас сонин бид. Тэгэхээр гол зүйл л нөгөө ууж идэх тал руугаа л орчих гээд байна. Тийм манайхны яг ёстой ганц болдгоо тал нөгөө юм арх уух тал жоохон л асуудалтай байна. Тэнд одоо тэр нь бас нээлттэй байх уу? Нээлттэй л явах уу? Ганцтай. Тийм үү. Тэр хүний хэрэглээ тэр зөв хэрэглээ гэдэг юм л байх хэрэгтэй. Бүгд л тэр Европт бол ерөөсө хэрэглээ зөв хэрэглээ. Хүн өөрийгөө болсон бол болоо гэж боддог. Хумсрын асуудал их байдаг. Манайх ч жоохон хэтрүүлчил жоохон явуулчих гээд байдаг тийм. Явуулчих гээд. Нөгөө манай Элко Орци хоёр одоо нөгөө Памагитийн нам мамад болж байна уу тийм. Одоо тэгээд бүдээ одоо Франц хэлээрээ сайн сурж байгаа л ер нь дуулах байх гэж бодоод байгаа шүү дээ. Тийм үү. Тэгэхээр Элко Орцийн Европод бяцхан нууц гэдэг юм да төлөвлөгөө ерөнхийдөө хөгжмийн мэдлэгээ ахиулъя. Хэлний шинэ боловсролтой байгуулчаад Европт нэг жоохон хүчсээрээд үзье гэсэн л бодлоо юм байна лээ. Би сайхан дэмжиж л яваад байна. Хизээ одоо буцах уу? Одоо хагас өдөр буцсан. Нөгөөдөр юу авч явах вэ? Монголоос одоо дурсгалын зөвлөл авч явдаг баг та. Ер нь Францад байгаа монголчууд эндээс юу илүү их цахилдаг бол юу илүү сонирхдаг бол хамгийн их удаад ирэхлээр өгүүлдэг юм одоо тэгэл нөгөө нэг айрыг таргууны юм бахал гэдэг байна шүү дээ. Тэр нь тэгээ хийх хэлээр оруулах. Гаруулах хэцүү тэгээд юм хөгжих чинь бас сайхан юм байна уу? Айраг маригч одоо уудтай хуураа болцсон юм. Тэр хямрал консерв үнэрсэн байгаа. Тэгэхээр чинь тэр мэрийг л авч явдаг байх таа очил хэдэн найзууд гадаадын найзууд байна. Тэднээс ч юм сонирхох юм. Очиж амсуулдаг л байх таа. Тэнд бол Франц хэлээр дандаа харьцах хоорондоо. Анх очоод ямар ч Франц хэлний мэдлэггүй байж байгаа л бас шалгуулаад нөгөө нэг физик, эрүүл мэнд, IQ эднэрэл сайн өгчих юм бол тэр нэг сервис гэж ихний жилдэл хэл усаа сайн сураад чинь цэргийн тэр юмнуудыг бэлтгэлээд хийд юм шиг байна. Эмэгтэй хүн авдаг юм уу? Би явах нь уу? Эмэгтэй хүн авахгүй. Тэгээ Францын өөрсдийн анги, өөрсдийн цэргийн ангид бол эмэгтэй хүн авдаг юм. Яг легон дотор бол уламжлаар ямар ч эмэгтэй хүн байхгүй. Одоо нэвтрүүлэг гарсны дараа залуучууд дуцтал баталгын яг яаж явсан юм бол гэж асуугаад байна бол бид нар одоо юу гэж хэлэх вэ хариу. Чи яваад чи биш үү? Хүснэ хідвэ гэдэг асуугаад тийм ээ. Олон залуучууд сонирхож байгаа. Харин тий. Тэгээ энд легоныг 5 жилийн хугацааг дуусаад Монгол дээр ирээд ажиллаж амьдарч байгаа бас хэдэн залууч байгаа. Тэр хэд маань бас биднээстэй холбоотой байдаг учраас биднээс нөгөө холбоогоо явуулсан байгууллага байна. Дараад нь тэгээд угаасаа
нийгэмд нээлттэй болоод ирэхлээр хүмүүс тодорхой хэмжээний мэдээлэл авах бол зөв мэдээлэл голоо. Тэр хүмүүсээс авч болох байх гэж бодож байна. Намайг байхгүй гэсэн ч гэсэн. За маш их баярлалаа. Нөгөөдөр одоо буцаад Францад очиж албаа хаана ирэх жил ирнэ тийм ээ. Монгол залуучууд маань мэдээж гадагшаа явж байгаа. Тэнд байгаа зүйлсийг сураад Монголдо хэрэгтэй зүйлсийг хэрэгжүүлэх гэж байгаа ийм залуучууд бас байгаа юм шүү гэдэг утгаар өнөөдөр баталгаа урьлаа. Албаа сайн хаагараа танд баярлалаа. Зүгөө та бүхэн баярлалаа. За амжилт. Кофега уугаарай. Авч яваад ууж болно шүү. Тэгээ аваад яа. За баярлалаа. Түүний нүдэн би царайлаг, түүний нүдэн би дүлгөөхөн. Түүний хот би бүх зүйлэн. Тэр намайг нэрээр минь дууддаг, тэр миний сэтгэлийг сэргээдэг. Түүний өрц дотор би оршдог, миний гэрэлгийгээ, миний өрийн цолмоо. Амьдралын утга учир хаз чаргалын минь үсэл. Хизээч үл хувирах, хизээч үл дусах. Гайхамшиг таар, гайхамшиг таар. Түндэ хамт байхад цаг хурдан өнгөрдөг. Түүний хажууд байхад би амар таныг мэдэрдэг. Түүний насаар гэрэлдэг, түүний зүрхнээс хар оргилдог. Би түүнийг тэрч бас миний гэрэлгийгээ, миний өрийн цолмоо. Амьдралын утга учир хаз чаргалын минь үсэл. Хизээч үл хувирах, хизээч үл дусах. Гайхамшиг таар, гайхамшиг таар, гайхамшиг таар, гайхамшиг таар. Миний гэрэлгийгээ, миний өрийн цолмоо. Амьдралын утга учир хаз чаргалын минь үсэл. Хизээч үл хувирах, хизээч үл дусах. Гайхамшиг таар. За баярлалаа. Тэгэхээр Очмогийн өөрийнх нь зохиосон дуу гэж байна. Тэгээд очмог залуучууд их сайн таньж байгаа байхаа. Би тэрэнд итгэлтэй байна. Маш олон дуунууд уран бүтээл нь онлайн орчинд түгэнд гаргасан тийм ээ. Facebook ертөнцид, YouTube. За одоо харин кофетэй энэ гоё яриаг хиний зочноор үргэлжлүүлэх лээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн сүүлийн зочин миний зочин байгаа. Тэгээд эргээд ингээд харж ирсэн чинь дөрөв урилгад би спортын хүн урайгүй юм бэлээ. Анх удаа спортын тэгээ залуу тамирчин бас хөтөлгөө морьтой гэж би хувьдаа бодоод байгаа энэ залууг. Яагаад тэгэхээр өөрөө бас докторантурт сурж байгаа. Дээрээс нь өөрөө тамирчин хүн авсан одоо шинэхэн тэмцээнээс авчирсан медаль нь одоо шинэхнэрээ байгаа. Тэгээд ийм залуу хүнийг урья гэж бодоод өнөөдөр болд эрднийг авирж байгаа. Ингээд миний зочныг хүлээн авна уу? За болд. Сайн байна. Докторантур болд ирэх. Тэгээд болдтой мэдээж тамирчин хүнтэй ингээд амжилттай тухай зөндөө их яриад илжиж болно. Би бол хамгийн түрүүний асуудал нь юу вэ гэхээр болд эрдний одоо энэ докторийн ажлын сэдв юу байгаа бол тэр нь Монголын биеийн тамирчид ямар өгөөж өгөх бол гэж би асуумар санагдав. За би одоо боловсролын сургууль багшлаад одоо 3 жилийн өргөж байгаа. Би энэ сургуулийг өөрөө төгссөн. Тэгээд нэгэн гоцоош докторантуудаа энэ сургуулийн докторантууд хэлсээд одоо хичээлдээ суугаа судалгааны ажлыг эхэлсэн явж байна. Ерөнхийдөө би магистрийн ажлыг өөрийн одоо үндсэн спорт болох жудогийн төрлөөр тамирчдын техник тактик дүн шинжилгээ сэдвээр анх 2004 онд хамгаалж ирсэн. Яг тэр чиглэлээр ерөнхийдөө жудогийн арга техник тал дээр Монгол техник одоо хада техник Монголын жудогийн яг Монгол техник гэж юу гэдэг талаар ч юм уу тэр талаар ерөнхийдөө голцсон яг сэдв бол тогтоогоо судалгааны ажил явагдаж байгаа юм. Ер нь Монгол тамирчдыг жудочдыг судалсан судалгаа хэрэг байдгийг.
Жудаач судалгаа олон л доо манай одоо жудаагийн эрдэмтдүүд бас маш олон шүү дээ. Амьдан багш маа, одоо Гамбол зан гэж жудаагийн докторууд, зан талигаш бацх багш маа зэрэг. Тэгээ буйдаа багш гэж жудаагийн манай эрдэмтдэр нь олон л доо. Тэгэхээр ингээд залгамж чалаанаас судалж чинь тийм үү цааш нь. Тэгэлгүй яг хөө тэднийхэн залгамж. Миний бодлоор бол арай өөр шинэлэг сэдв гаргаж ирж судалж болов. Монголын одоо яг энэ манай спортын ертөнцид дутагдж байгаа шинээр нэвтрүүлмээр байгаа тийм сэдвийг барьж аваад судалгааг нь эхлүүлж болов юу? Монголын жудаа ерөнхийдөө дэлхийд ер нь шинэлэг зүйл болчихлоо одоо. Яагаад гэвэл одоо дэлхийд Монголын жудааг ерөнхийдөө одоо Монгол жудаа юу болчихвоо? Монголын жудаа яагаад юм огцом амжилт гарчихв? Тэгээ дэлхийн өөрөө Монголын жудааг судалж эхэлж байхад яагаад Монгол эрдэмт өөрөө судалж болохгүй гэж. Яг тэр үнээс нь жудаахан бас сайхан гүндгэрээс судлаа гэж бодсон л доо. Дэлхийд одоо Монголын жудаа их үлгэрч спорт болчихлоо шүү. Шинэхэн авчирсан амжилтын медаль одоо би юу? Одоо өөр талах байна. Гэртэн оролцсон. Би сая сүүлд Америк нэгдсэн улсын одоо мастерсон дэлхийн аварга жижигцөхийн дэлхийн аварга спорт тэмцээнд оролцож одоо монголчууд 3 алтан медаль авчихсан. Тэрний нэг нь одоо миний алтан медаль байсан. Тэгээ саяхан бас Азийн орчин тэмцээнд бас хүүхдүүд авч барилдуулчаад бас саяхан 2 3 хоног гэдэг нь ялгаа байна уу? Ямар ялгаатай юм бол? Жижигцүү гэдэг маань жудоогоос өөр төрлөө л дөө. Яг жудогийн өөрийнх нь өвөг эцэг спорт гэж ярьдаг. Ингэсээд ч одоо дэлхийд одоо баризчууд өөрийнх нь баризлийн жижиг урсгал бий болгоцсон. Дэлхийд нийлээ өндөр хөгжиж байгаа тулааны урлаг руу нийлээ одоо жижиг тамирт орцсон. Тэгээ халт тулааны спорт эцсийн шалгууранд би өөрийнхөө дээр тийм дөрөнгөө зодон тийм гэж ойлгодог байхгүй. Одоо бокс байж, жудооч бай, чөлөөтч бай тийм ээ. Эцсийн шалгуур нь ерөнхийдөө дөрөнгөө зодон ч юм болов уу гэдээ халт тулааны төрлөг гэж ойлгодог. Ерөнхийдөө тэр халт тулааны төрөл жижигцүү тамирчдын дамгаалцсан байдаг учраас жижигцүү ерөнхийдөө дэлхийд өндөр хөгжиж байгаа. Монголоос 3 алт авсан гэж хэлсэн. Тэгэхээр бус орны хувьд бас хэр амжилттай оролцсон. Бус орны хувьд бол ерөнхийдөө одоо баризил ерөнхийдөө ноёлцсон баризилууд бол үнэхээр сайн оролцсон. Тэгээд Оросууд, тэгээд Америкч ялангуяа Америкт өндөр хөгжсөн спорт л доо. Бичнээн тамирчид яваад 3 алт авчив. Нөгөө орнуудын жагсаалтаар хэдд орсон юм бэ? Орны жагсаалт манайх нэлээд аргач орсон. Гэхдээ эхний 10 хавцаа орсыг орны жагсаалт гаргав. Өнөө жижиг дэлхийн аврагчийг орон дотор нь актемаараа хооронд өрсөлдөг. Тэгээ Монголын одоо Монголын Бээжижиг актемаараа бид нар өрсөлдсөн. Тэгээ бид нар 9 тамирчид таас 3 алтны хүрэл медальтай хөрөнд зарцсан. Би жахад хэлсэн байхгүй. Миний чинь тамирчин. Тэгээд ханхуу та хоёртай тайзан дээр барилдана гэдгсэн чинь одоо юу бол намайг гэдгийг одоо өнөөдөр ханхуутай байна. Жишээнүүд ингэвэр байгаа байхгүй юу? Мишок хэрэгтэй болохоор намайг барьж байгаа. Хит хийцээ. Би бол нэг юуг нэ гэдэг ингээд нэг хитэд бүдэрсэн байхгүй юу? Тэгэхээр энэний одоо онцлог ялгаа нь юу яах вэ гэдэг одоо энд ингээ ханхууг барьж одоо зүйлүүлмээр л байгаа байхгүй юу? Спорт угаасаа шинжлэх ухаан болоод бол удаж байгаа тийм ээ. Тэгэхээр шууд гараал барилдахаас илүү их энэ шинжлэх ухааны хөгжүүлээд юун дээр нь тулгуурлаж явж байгаа гэдэг гол үндэс нь байгаа юм шиг санагдаж байна. Тэглүүхээ ерөнхийдөө дэлхийд одоо спорт чинь өндөр болчлоо шүү дээ. Ерөнхийдөө одоо хүчтэй дийлдэг бол одоо ерөнхийдөө арга техникс бол яа тамирчинд ялах боломж ямар байна гэдэг нь улам нарийнсж байгаа учраас тэр нь өөрөөсөө шинжлэх ухаан болоо хөгжсөн. Яг тэр талаас аль судалгаа сайтай баг аль одоо бэлтгэл сайн ихээс гадна аль баг судалгаа сайн байна. Судалгааны одоо бүр холбоон дээр том судалгааны багууд ажиллагдсан. Монголын жудоог холбоон дээр судалгааны баг ажиллаад одоо ингээл Европ монголчууд бүр тамирчингүй шууд ганц тамирчин багшгүй хэзээ явдаг хүртэл байлаа шүү дээ. Одоо л ерөнхийдөө Монголын спорт гоё болж эхэлж байна шүү дээ. Монголын жудог дэлхийд сонирхож байна гэдэг түрүү ярьсан тий. Тэгэхээр Монголын жудог гэхээр нөгөө үндэсний бүхий хэм маяг ороод явчих уу? Ерөнхийдөө яг монголч бүхэн орон шүү дээ. Тэгээд яарахгүй одоо бүхийн төрөл яагаад монголчууд амжилт үзүүлнэ гэдэг маань яарахгүй үндэсний хөвгт холбоотой гэж ойлгодог. Монголд бол тэр тийс ондоо. Хүүхдүүд нугаас л багтаан барилдаал тоглоо өсчдөг. Тэгэл ирэхэд хүүхдүүд мэлэн байж идэг. Ороод бүхийн зэгсэнд орёг л орчдөг. Тэгээд барилдаа өсчдөг. Бус орнд тийм хөгжингөөр одоо бүхийн төрлөө тийм орнууд шүү дээ. Тэд нар бол шал ондоо л. Манай үндэсний спортч өөрөө өндөр хөгжсөн. Яг үндэсний спортоор одоо сайхан барилдуу сайхан амьдарч болж байна тийм ээ. Үндэсний спортыг сайхан өвлөмжлөө ийм сайхан спортоор хичээлэх нь зүг яснаас. Гэхдээ олимпийн дээр дэлхийд бас нэрэн сургалтууд гэдэг бас хэм болгоно хийгээд ажил биш. Тийм учраас бас бүгчүүдээ яг сайхан энэ спортоор хичээлээсээ энэ спортын сайхнаас мэдрээсэй л гэж. Том биетэй болохоор үндэсний бүхтэл илүү их барилдах гэдэг шиг байна уу? За том биетэй ер нь манай одоо бүхийн дөрмтэй холбоотой ч байдаг юм уу? Ерөнхийдөө жоохон сүүлийн хэдэн жил бүхчүүд нь аягүй ингээд том болчлоо шүү дээ. Ерөнхийдөө манай 100 эд хэлт ер нь үндэсний барилт бол 100-аас дээш хэлттэй бол одоо үндэсний барилт хэцүүч болт юм уу тийм ээ? Ерөнхийдөө 80 хэлт 90 хэлт барилт боломжууд нь байж л байдаг шүү дээ. Гэвч яагаад ингээд өндөхөд барилтын дөрмтэй холбоотой гэдэг юм. Миний бас үндэсний холбоонууд судлаад ингээд гоё дөрмөд гарч ирэх л хальтаа. Судалгаа хийж байгаа хүний хувьд бол бас нэг харж байгаа үнцэг байгаа л хальтаа тийм ээ. Байлгүй энэ сайхан тийм олон том хүмүүсийг одоо ингээд сайхан
одоо том ийм спорт руу оруулж ирж одоо ингээд сайхан. Одоо Монголд одоо хөрөнгөд бодлого өрцөө одоо бүрэн төгс Барселона сая яваал том тэмцүү Азийн наадмаас ч хүрэл медаль аваад сая одоо өнөөдөр их Чандаган гран-прид очиод одоо барилдах гэж байна. Ерөнхийдөө том хөгжүүд маань сая хүртэл жижиг single надтай хонд эрхмээ оргоны яваад дэлхийн оргуулад ирлээ шүү дээ. Ерөнхийдөө том хөгжүүд том одоо үнсний хөгүүд маань ерөнхийдөө спорт руу ойлгож их спорт руу хандаж эхэлж байна л да. Тэгэхээр та сая бас сүүлийн хэдэн жил огцсон бас ингээд дээшлэлээ гэж хэллээ л дээ. Магадгүй үүнд тэр төрөөс болоод том байгууллагууд бас их тийм хандлт өгж явах шиг байна л дээ. Тэгэхээр тэр хангамж нөхцөл байдал нь илүү сайжирсан юм болов уу? Спортыг ер нь улс орны спортыг хараад нийгэм хөгжилтэй нэг л тийм одоо хамт байдаг санагдаж байна тий. Тий одоо Монголоор ерөнхийдөө бас нийгэм гайгүй болчихлоо шүү. Тамирчтай хангамж гайгүй болж байна. Ерөнхийдөө одоо холбоон дээр ярихад бол ерөнхийдөө 2007 оноос хойш Монголын жууд бол яаж сэргсэн хүмүүс харж байгаа тийм ээ. Яг зөв менежментийн том баг гарч ирлээ шүү 2007 онд. Одоо бодлого ерөнхийлөгч аваад том бодлого явуулаад 20 хэдэн дэд ерөнхийлөгчтэй байх ч тийм ээ. Улс аймаг бүрийг хариуцсан. Би айгүй гоё зөв менежменттэй сайхан баг гарч ирэл жодогийн спортыг юм сайхан болгосон юм бол гэж боддоо шүү дээ. Тэр бас нийгмийн хандлтыг харахад ингээд зөвхөн шүн Facebook, Twitter хүртэл харж байхад ингээд хүмүүс унтахгүй байна л да. Ингээд минут тоолоод ингээд ерөөсөө тэнд ерөөсөө унтахгүй шүн 3 цагийн тоглолтыг бол бүгд үзээл. Тэгээд шүн ингээд бүгдээрээ баярлцгааж явах шүү дээ. Тэгэхээр бас энэ маань бас олон нийтийг хамарсан ийм тал руугаа бас өөрчлөгдөж байгаа юм болоо гэж бодож байна л да. 8 оноос хойш аврахтаоснос хойш бүхий спорт тэндээс их шиг болсон тийм. Улам ихсэн шүү дээ. Одоо жудогийн зал, жудо айгүй том залтай одоо спортын дуурайд ганц байгаа том залыг жудо авлаа тэнд жудо орж ийн. Одоо тэнд нь хүүхдүүд нь багтчин гэх байцаа. Одоо яг тийм биш одоо хахад цацсан. Одоо жудо их том ордон тоглох зорилт тавьчихсан ингээл ажиллаж байна. Болд эрдэмтдийн бас нэг их сонирхолтой баримт юу гэхээр анх удаа нүүр толж уулзсан. Би зочноо уулзахгүйгээр далдуур юу гэдэг юм. Далд судалгаа хийгээд явж байгаад гинтийн байдлаар нүүр тулж анх удаа уулзч. Тэгтээ би урилга гардуулсан. Тэр сурвалжлагыг бүгд үзчихээд яриагаа үргэлжлүүлээ. За тэгээ. Анх удаага спортын хүн өргөж чинь ямар ч гэсэн өрөөндөө байж байгаа уулзъя. Тэг хамгийн гол нь сонирхолтой нь гэвэл энэ хүн нэвтрүүлэгт урилгаар орохоо мдээгүй. Би өөрөө энэ залууг дөрөв урилгын зочин байх хэрэгтэй болов. Бас ингээд өсөж яваа залуу ирээдүйтэй юм спортын тамирчин гэдэг утгаар нь бас юм амжуулж байгаа залуу хүн гэдэг утгаар нь урихтад хөдөлгөөн ирсэн байна. Тийм үү? За. Зөө нэмсэн. За сайн мэн өөрөө чи хаагаа явж байна. Дөрөв урилга нэвтрүүлэгтээ зочноор урих гээд тэгээд урилгаа гаргах гэж ирж байгаа юм. Тэгээд манай нэвтрүүлэгт оролцоорой гэдэг. Бид түрүүд урилгаа өгчээ. Баярлалаа. Өнөөдөр ямар хичээл за одоо ямар төлөвлөгөөтэй байж байна? Өнөөдөр яг жодогийнхаа ингээд жодогх хичээлийг орчоод тэгээд завсралчаа сая ингээд ажиллах өрөөр орох гэсэн дэш явжлаа. Ер нь хичээл хэр шахуу байдгийг оюутнуудтай ажиллахад ямар байна? За манай Монгол Улсын боловсролын их сургуулийн багш хэлдэг Монголын багш хэлдэг одоо төрийн ганц сургууль тэгээд энд багшийн өөрөө багш тэгээд шавнараа бэлдээд одоо багшуулах юм. Одоо гараагийн тавиад одоо ийм сайхан ажил хийдэг те. Ямар хичээлүүд орох вэ? Би жодог хичээлээс гадна сэтгэхийн бүхэн төрөлд хичээл, за мөн одоо мэрэгжлийн ангид одоо мэрэгжлийн дидактик хичээлүүд энэ ордог. Багшлахад сайхан бас хэцүү нь юу байх вэ? Багшлахад сурахаас хэцүү. Багшлах үнэхээр одоо үнэхээр сайхан цагаахан ажил юм болов уу гэж бодож байд юм да. Хэдэн жил багшлж байгаа? Би багш 2000 сургууль 2002 онд төгсөөд тэрнээс хойш одоо 11 жил багшилж байна. Тэгээд тамирчны ажлын багшийн ажиллагээд одоо 3 дахь сургууль төгсөн сургуультай яг одоо 3 дахь хичээлээ ажиллаж байна да. За танай телевизийн хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Одоо спортоор өндөр амжилт гаргаж байгаа Монгол улсын спортыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж яваа энэ сайхан залуу улсуудын тухай нэвтрүүлэг хийж байгаад баяртай байна. Тэгээ Монгол улсад сүүлийн үед орчин үеийн янз бүрийн спортын төрлүүд хөгжиж байгаагийн дотор бүхий спортын төрлүүд маш олон янзаар хөгжиж байна. Одоо тэр жижигцүү юу хичүүлээ тийм ээ. Энэ бүх спортыг хөгжүүлэхэд манай Болд эрдэнэ төгсөд маш их хүчин зүтгэж байгаа. Ялангуяа жижигцүүгийн спортыг Монголд хөгжүүлэх. Энэ талаар төв дэлхийн одоо томоохон тэмцээн уралдаанд Монголын тамирчдыг бэлтгэж оролцуулах зэрэг энэ үйл ажиллагаанд бол одоо сүүлийн
4-5 жил бол маш их идэвхтэй оролцож дэлхийн аварга төрүүллээ. Энэ бол одоо тухайн хүний өөрийнх нь ажиллах шин чанар бас Монгол оронд спортын төрлийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа. Монголын спортод хувь нэмрээ оруулж байгаа тодорхой нэг илэрлэл гэж бол ингэж бодож байна. Цаашд нь бол тэрнийг бид нар бас улам цааш нь хөгжүүлэх одоо боловсролын зэрэг цолыг ахиулах талаар бол бас хамтран дэмжиж тусалж ажилладаг. Ийм л хамт олон энэ дотор сууж байна та. За баярлалаа. Хамгийн сүүлд авсан тэмцээнд алтан медалийг авсан бичлэг сая гарч байгаа шиг байна тийм ээ. Тийм ээ. Ямар орны тамирчидтай хүч үзэж дэлхийн аварга болов. За Америк, Бразил, хамгийн сүүлд Францтай өмнө Английн клубс барилдаг нэг тамирч би өмнө бас дэлхийн аваргад 10 онд дэлхийн аваргад US Open тэмцээнд 2 удаа таарч барилжсэн тамирчтайгаа хэсгийн аварганд барилдаж 4 барилтаа хийж энэ төвтал хүрсэн. Өмнө 2 барилжчихтай нэгэнд нь би хожигдчихсан анхныхт нь. Сүүлд дэлхийн аваргаар US Open тэмцээн сойдсон. Нэг л хожигдно гэж боддог байлгүй дээ тийм. Тэгэл би яг алдаага айлах давтчих гомсон гэж боддоо шүү дээ. Амьдрал дээр юм дээр л нэг гаргасан алдаагаа давчих шиг явахсан л гэж боддоо. За жижигзүү гэдэг үг өөрөө ямар утгатай юм бэ? Нэг соник ямар болчихгоо тийм. Жижигзүү гэдэг нь ерөнхийдөө тийм уяатан арга зам чудогийн ханцтайгаа адилхан уяатан арга техникийн арга замаар тийм амжилтыг олох ч тийм утгатай тийм. Спортынхаа ер нь кофе ууд юм уу? Өнөөдөр бас манай студид маш сайхан кофений өнөртэй чансан, хуурсан кофе дайлж байгаа бид зочдоо. Тэгэл кофе чинь бас сайхан зүйл шүү дээ. Сэргээш тий. Хамаагүй сэргээш хэрглэж болд юм бол спорт. Би бас хамаагүй хөөжгаад хитргээс сэргсэн тал басаа гоё юм байна. Энэс кофенаас гайдаг болсон. Гэтэ кофе дуртай өвдөөгөө. Допинг маяг болчихоогүй юу? Гэхдээ жоохон зүрхэн мөрхтөлсээ жоохон тийм деск талын юм байна. Спортод одоо амьдралаа зориулна гэж ярьдаг тийм. Тэгэхээр зориулна гэдэг нь золиос гаргана гэсэн үг. Тэгэхээр яг спортоор ингээд хичээлдэг амьдралаа зориулсан хүмүүсийн хувьд бол мэдээж гэр бүл төлөвлөлтийн асуудал дээр хүндрэл гарч таарна. Тэгэхээр ер нь тамирчдынхаа төлөвлөлт одоо энэ гэр бүл төлөвлөлтийн асуудал дээр гардаг нийтлэг хүндрэлийн талаар ер нь ярьж өгөөч. Шийтгэхэд төрсэн асуудал тамирч технэр болд юм л гэж ойлгосон. Тэгээд энэ арга гэрийг наваад тамирчдын арга гэрийг авч байгаа эмэгтэй басдаг үнэхээр одоо төсвөр төвчээртэй тийм жиг Монгол сайхан хүмүүс байдаг юм болов гэж боддоо ш. Тэгээд тамирч технэр авах нь хэцүү баха. Та өөрөө гэр бүлийн үнэтэй юм. Би гэр бүлийн үнэтэй 2 хүүхэдтэй. За танаа эхнэр бол шийтгэж гин л гэж ойлгоод байгаа. Би болохоор эсэргээрээ 2 эмэгтэй хөтлөгчөөс асуух хэрэгтэй байсан юм байна л да. Одоо нөхөр чинь ингээд баг 3-4 сараар үзэгдэхгүй тийм ээ. Ингээд дэлхийн аварга болох гээд яваад тэгэхэд та хоёрын хувьд бол одоо нөхрөө харамлах сэтгэл чинь илүү байх уу? Тэр дэлхийн шагналыг авж байгаа бахархах сэтгэл чинь илүү байх. Би бахархах нь бэлтгэдээ ийгэж хэлж гоё. Судлагын хувьд бол бахархлан дээр тэгээд нөхөр бол явуулчих. Би бол бахархлан дээр. Яа тэгэхээр бидний ажилч гэсэн золиос гаргадаг шүү дээ. Кинонд явж гин гээл 5 сар гэртээ харахгүй явж л байла. Ялгаа байхгүй. Тэгээд би болохоор эсэргээр нь боддог байхгүй. Спортынхан өөрийнхөө дуртай сонирхдаг хоббигоо хөгжүүлээд тэрнгээрээ ажиллаад амьдраад байна гэхээр өөр юм санаа зовхгүй надад нэг кайфтай хүмүүс юм шиг санагддаг байхгүй. Магадгүй биш угаасаа цаана маш их эрсдэл төсвөр төвчээр байгаа л да. Гэхдээ би бол тэгж боддог. Одоо жишээ саксныхын хараад те өргөж дуртай юм аа гээл тоглоод тэгэл тэрүүгээрээ мөнгө болоод гэж боддоо штэ. Үгүй юу? Сүүлд нөгөө хитрхи яг нөхрийнхөө спортод бүр болоораад тэгээ баг тэрийг ингээ үзэх нь өөрийнх нь кайф болоод ингээд уусаад нэг болдог байх л та тий. Тэгэл байх ерөнхийдөө гэр бүл гэдэг чинь ойлголцол цагаан амьдрахгүй бол яаж сайхан гэр бүл байх вэ тийм ээ. Гэр бүл сайхан байхаа утга учирлаар биенийхээ ойлголцол биендээ уучлал үзүүлэх хөндлөлийн бодж та. Би түрүүн гэр бүл шийтгэхэд нэг ярьд юм би зүгээр тамир эр хүн одоо гэр бүлээ орхиа өгнө гэдэг маань одоо наандч хүүхэд мөнгө төрөхөөс ахгуулаад хүнд ачаа өрөөл хүүхдийн хоолунд тийм ээ. Нөхөр бас хэцүү шттэ тэгэл тус тим гэдэг чинь хамттай байвал ямар ах нэг хүүхдээ ээжтэй чинь аваад явах гэх жишээ нь ч юм уу. Тиймэр жоохон хүндрэлтэй л хэдэн сар ихлээд явах гэж байна. За. Тэгэхээр баярлалаа болд эрдэнэ. Аргуул спортын хүн маш хурдтай ярьж байна. Их богино хугацаанд маш хурдан ярьж их олон зүйлийг амжичээд ярьцгаа. Тэгээд амжилт хүсье. Монголын биеийн тамир энэ спортын ертөнцид бас их гоё судалгаа шинжилгээ хийгээд илүү гоё шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд нөлөөлмөрөө оруулаарай. Баярлалаа хичээнэ. За баярлалаа. За. Баярлалаа амжилт хүсье. Төвчээр гаргаж хүлээсэнд баярлалаа. Баярлалаа. Магадгүй 4 урилга нэвтрүүлгийн үед
гэртээ бидний үзэж сууж байгаа таныг ч юм уу нэг өдөр гинтийн урилга барьж бид нэр бас ингэж орноо гэж дандаа хэлдэг оруулж магадгүй тийм ээ тий. Тэгээд бол эртний үед бол бас гоё гинтийн бэлгэл болсон байх гэж бодож байна л да. Тэгээд сонирхолтой юм байна. Монгол улсын төрийн дуулалт их шиглээд ялалт амжилт гээл тэгэхээр хэдийгээр тэр янз бүрийн бүхийнх нь ялгааг мэдхгүй ч гэсэн бас сайхан мэдрэмжийг, кайфыг бидэнд өгдөг штэ. Спортынхан тэрүүгээрээ сайхан тийм ээ. Үзэгч танд ч гэсэн бидний дараагийн урилга хүрэх ёстой маа. Өнөөдөр ирсэн 4 биш нийтдээ 8 зочин байлаа тийм ээ. 8 зочиндоо талархснаа илэрхийлье. Манай ширээ маань их тийм баялаг олон төрлийн кофетэй. Би бол 5 төрлийн кофе уугаад ингээд маш хичнээн орой болсон ч гэсэн их тийм сэргэг болцсон байна л да. Тэгэхээр үзэгч та бүхэн сайхан амраад маргааш өглөөний нарыг одоо бидний энэ сэргэг болцсон байгаа энэ кофений ирч хүчээр ухтаарай гэж одоо хэлэх байна. Тэгээд нэвтрүүлэг маань өндөрлж байна.